философи ингээл хөгжөөлөх гоё байлаа шүү дээ. Тийм ингээл тодорхой ойлгомжтой хин гэж философч юу, ямар ном бичсэн, тэндээсээ дараагийн философчдын гаргалгаа гарч ирээл чигтэй их сайхан байсан. Тийм одоо бол бид нар өнөөдөр энэ Славой Жижек гэж яг өнөөдөр 21 дугаар зууны сошиал медиа за энэ янз бүрийн интернет хөгжчихсэн ийм үед гарч ирж байгаа тийм нэг интернэшнл гэдэг шиг олон улсын ийм философч. За 21 дугаар зуун хүртэл бид нар яг юу болсныг мэдж байгаа. Ерөнхийдөө шүү дээ. 100 болгон өөрөө өөрийнхөө онцлогтой, өөрөө өөрийнхөө философчтой, өөрөө өөрийнхөө онолтой. Тий. Одоо яг 1 дугаар зуун гэдэг бол нөгөө одоо бидний хэрэглээд байгаа цаг тооны бичиг биш шүү дээ. Тэр цаг тооны бичиг чинь ерөнхийдөө Христийн тооллоос эхэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ цаг тооны бичиг чинь ерөнхийдөө дэлхийн цаг тооны бичиг болчихлоо л доо. Тэгээд энэ их амар артан болго өөрийн цаг тооны бичгтэй болоод эн чинь бүр замраг юм болно шүү дээ. Тэгээ онгоцоор нисгэд хүртэл хэцүү болчихно. Тэгээ 1 дугаар зуун бол бид нар мэдж байгаа 1 2 3 4 5 дугаар зуун хүртэл бол ерөнхийдөө Ромын философи бол явсан. Тийм. За дараа нь юу явлаа? Европ руу орж ирж байгаа. Европ явсаар байгаад Орос ороод Оросоос буцаад нөгөө анхдагч 3 том философийн орн байгаа шүү дээ. Тэр лүгөө буцаж ирээд бид нар дууссан шүү дээ. Ерөөсөө дэлхийн философи бол Хятад, Грек, энтхэг 3-аас л эхэлж байгаа шүү дээ. Тэгэл явсаар байгаад Европ руу ирж байгаа. За Европ бол нэлээд одоо хүчтэй философийг хөгжүүлээд за өнөөдөр 21 дугаар зуунд Жижек гэж одоо айхтар философч гараад ирлээ. За өнөөдөр Жижектэйгээ нэлээд танилцсан. За философи яагаад өнөөдөр бид нар Жижек руу ирж байгаа тэр философийн 21 дугаар зуун хүртэл 21 зууныг одоо 2100 жил бид нар явсаар байгаад ирж шүү дээ. Ингэж ирж байхад хүн төрөлтөн 3 том ялагдaltaй учирсан байхгүй юу? Энэ бол амар ялагдал, 3 том ялагдал. Нэгдүгээрт нь дэлхий байдаг л нэг гариг гэдгийг мэдж явж байгаа байхгүй юу? Энэ маш их хэцүү байсан. Хүлээн зөвшөөрөхөд бүгдээрээ юу гэж дэлхий бол манай дэлхий бол ертөнцийн төв гэдсэн. Тийм бүр тийм зурчихсан. Тийм. Тэгээ тэрнээсээ одоо болж байгаа хөө манай дэлхий зүгээр нэг жижигхэн гариг юм байна. Тийм нэг нарыг тойрсон. Нар чинь зүгээр байдаг л нэг хэдэн тэрбум ододын нэг л нэг од юм байна. Тэр байтхаа энэ одоо бидний хараад байгаа нар чинь зүгээр нэг дунд хэмжээний л нар юм байна. Их том нар биш юм. Тий хөргий жижигхэн нар. Тий. Тэгээ энийгээ хүлээн зөвшөөрч амар хэцүү байгаа байхгүй өндөрлөгтөө. Дандаа нөгөө өнгөрч хөөрж ирсэн хүмүүс чинь. Хоёр дахь том ялагдал нь юу байсан бэ гэхээр хүн гэдэг чинь сармагчингийн хамаат юм байна. Тий. Юусоо генерээ 90 хэдэн хувь нь бид нар шимпанз, горилла, сармагчингуудтай адилхан. Элэг зүрхийг гаргаад ирэх юм бол яг адилхан. Нүүр ам нь ойролцоо. За тэгээд яасан? Нөгөө бурхны бүтээл гэдсэн чи яасан хүн? 7 хоногт бүтээч гисэн. Бурхны бүтээл гайхамшигтай гэсэн чи яасан? Самгчин болчихлоо шүү дээ. Тийм. За энэ бол асар том ялагдал байсан. Энийг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байсан. Тийм. Нөгөө Чарльз Дарвин чинь номоо 20 жилээр үлөө хойшлуулсан гэдэг шүү дээ. Декартос номоо хойшлуулсан. Ер нь том философчид номнуудаа бүгд хойшлуулсан шүү дээ. Тийм. Яагаад гэвэл энэ чинь хүн хүлээж авах аяг хэцүү байгаа байхгүй. Энийг би бас мэдэх байхгүй. Тийм. Монголч гэсэн ингээд шин юм яриад шинэ философи ингээд шинэ ойлголтуудыг гинт ярихаар ингээд хүмүүсгээд хүлээж авдаг чаддаг байхгүй юу. Гэхдээ арай ном шатаачихгүй байна л да. За 3 дахь том ялагдал юу байсан бэхээр хүний ухаан гэдэг чинь ямар тэнэг юм бэ? Тий. Хүнийг айхтар ухаантай гэж хэлсэн чинь ёстой нэг тэнэг юм байна. Ёстой нэг ухаангүй амт юм байна. За энийгээ бас хүлээн зөвшөөрөх ажил гарч байгаа байхгүй юу. Энэ маш хэцүү. Тий. Нэг л их одоо зөвхөн ухаантай гэж зүрхийгээд магтаад байсан чинь хүн бол үнэхээр заримдаа тэнэг юм хийд юм байна. Тэнэгтэж өгдөг юм байна. За энийг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байсан. Тий. За энэний гол одоо эзсэн бол нөгөө Шопенгауэр, Киркегардаас эхлээд Зигмунд Фройд хүртэл хүрч ирж байгаа шүү дээ. Тэгээд Зигмунд Фройд юу гэж хэлж байгааг бол хүн бол өөрөө өөрийнхөө эзэн биш ээ. Эннийхээ эзэн биш. Энэ чинь өстой солиорч өгдөг. Тий. Хамгийн том солиор бол бид нар одоо нөгөө дур дачаал, уур хилэн, хорсол тэндээс ахуулаад шөнийн зүүд, тий шөнийн зүүдээ бид нар яагаад байгааг мэдэхгүй байгаа шүү дээ. Зарим хүмүүс сэрчээд зүүд бодит байдал хоёроо ялгаач мэдхэ болчихж байгаа шүү дээ. За энэ 3 том ялагдлыг яасан философи гаргаж ирж байгаа байхгүй. Философийн бүтээгдэхүүн. Хаан бол хөөрөөд исэн би ухаантай гээд. За ингээд Жижек рүү бүгд орё. Жижек бол ийм их сонирхолтой философч. Тий. Өнөөдрийн ерөнхийдөө одоо маш их тийм паблик одоо олон нийтийн философч. Тий. Миний нөгөө үргэлж хэлдгээд их сургуулийн тахимд суугаад 20 30 оюутан суулгачаад тэгээд тэднийгээ загнаад тогтмол цалиа аваад тэгээд нэг шалгалт нэртэй хүн амьтны толгой эргүүлээ сууж идэг тийм нэг өтгөртэй философч бол биш.
Тий. Олон нийт рүү гарч явсан маш их сонирхолтой, маш их хөдөлмөрч. Тий. Тийм одоо философч. За энд бол би одоо энэ зургийг хараад нэг юм бодож гин гэсэн нэг зураг байдаг шүү дээ. Тий. Тэг яг тэр л явж байгаа байхгүй. Тэр философчны онцлог юм байхгүй юу? Хааж толгой ажиллаж болох байхгүй. Заавал нэг тэнд байх албагүй. Тий. Нойлын өрөөнд ч бодоод суух байхгүй. Тий. Нэг тусгай өрөө сандалж ирэж ирэхгүй бодоё гэвэл. Тэг тэрийг харуулж байгаа байхгүй. Тий. Би одоо ингээд залуучуудтай ингээд юм яриа сууж яадаг шүү дээ. Тий. Өдөөс хараад тийм чи тэний зөв тийм гэж яхтаа би дотор бодоод сууж байгаа шүү дээ. Ажлаа бодоод. Тий. Тэгэхээр бодоход ер нь хүн хажууд байх ч хамаагүй. Тий. Тогчгүй юм бодоод сууж шүү дээ. Тэр хүн бодох гэдэг ийм гоё эрхчлөө байхгүй. Энэ эрхчлөөг хинч хааж чадахгүй байхгүй юу? Миний бодох эрхчлөөг, миний толгой ухаан ажиллах эрхчлөөг хинч хааж бооч чадахгүй. Тэр эн чинь жиг эрхчлөө байхгүй юу? Тэр энийг одоо Жижекийг харуулж байгаа байхгүй энэ зургаар. Би хааж бодно. Би нойлын өрөөгөөд бодоод байгаарай. За Жижек гэж хин юм бэ? За Жижекийг бол ерөнхийдөө нөхдүүд бол янз бүрээр тайлбарладаг юм байна. Одоо дэлхийн том сонин сэтгүүл мэдгүүл инээ дээрээ номын гарахаар арт талд нь энэ төр бичээл. Тэгээ юу гэхээр ерөнхийдөө most dangerous philosopher in the West гэж аахгүй. Ерөнхийдөө барууны өрнөдийн орнуудын хамгийн аюултай философч гэж байгаа байхгүй. Тий. За зарим нь болохоор өнөө үеийн одоо тийм үү соёл, өнөөгийн нийгмийг, өнөөгийн төр улс, өнөөгийн бидний дэлхийг одоо тайлбарладаг энэ тайлбарын онлын гол одоо Элвис гол хүн. Тийм. Өнөөдөр дэлхий дээр ямар юм болоод байна? Дэлхийн соёл хаашаа явж байна? Хүн төрөлхтний соёл хаашаа явчих вэ? Culture хаашаа явж байна гэдэг тэр теори дээр их ажилладаг. Тийм учраас энд одоо нэг ялгаадах юм байхгүй. Тийм. Жижиг бол хизээш одоо манай нутаг зөвхөн Монголдоо гэх хүн биш. Тийм. Би Жижигтэй бас адилхан. Би бол дэлхийн иргэн. Тийм учраас манай дэлхийн иргэн учраас дэлхийн л асуудал ярина. Тийм. За 3 дахь том гол асуудал нь бол ерөнхийдөө маш их одоо дэлхий дээр болж байгаа public intellectual оюуны энэ том одоо төвшний хүмүүс бол маш одоо гол нөлөөлдөг хүмүүсийн нэг. Яг чарга байхгүй. Яг чарга байхгүй. Одоо өнөөдөр дэлхийн философи, дэлхийн оюуны том одоо маргаан, мэтгэлцэн, улс төрийн том ярилцаа тэрнийг Жижекгүйгээр ерөөсөө яахгүй. Гаргаж ирч чадахгүй. Жижекээс одоо асууж ирж штэ. Дэлхийн том одоо улс төрчид ч гэсэн. За тэглээгээд Жижекийг одоо нэг Монгол маягаар тайлбарж ойлгож ирсэн болохгүй. Хааш сэдв болгон лөө үсчихсэн энэ гэж болохгүй шүү. Тийм. За Хайдегерийн нэг гоё үг байдаг. Би та нарт бас ярьж лээсэн баг өмнөх жилүүдэд. Ерөнхийдөө Хайдегер гэдэг Германы философч. Түрүүчийн лекцэн дээр бид нар ярьсан. Аристотлыг хинбэ гэж асуусан юм байл да Хайдегерээс. Тий. Who was Aristotle? What was the life of Aristotle гэхэд Хайдегер юу ч хэлсэн гэхээр he was born, he thought, he died. Тий. Аристотл төрсөн, бодсон, одоо үхсэн. Тэгээ болоо юм уу гэсэн чинь and all the rest is pure anecdote гэж байгаа байхгүй. Тий. Бус нь бол хошин шог гэж байгаа байхгүй. Тий. Онигоо. Тий. Яг тэрнтэй одоо яг адилхан. Бид нар Жижекийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тий. Жижек бол ерөнхийдөө яг л тийм Аристотл шиг философч байхгүй. Зөвхөн боддог л хүн. Тий. Нойлын өрөөнд ч гэсэн бодож сууж штэ. Тий. Жижекийн бусад хувийн амьдралыг ярьдаг юм уу? Янз бүрийн одоо тий инээ тэнэ амьдралаар орох юм бол тэр бол зүгээр онигоо. Тэр яг ч хэрэггүй. За Жижек социалист Югослав оронд төрсөн. Тийм учраас би Жижекийг ойлгох гэдэг амар гэдэг. Тэр хоёулаа социалист гаралтай. Би чинь социалист Монголд төрсөн. Тий. Одоо та нар тэрийн дотор социалист биш Монголд төрсөн хүмүүс одоо зөндөл байгаа. Тий. За бодсноо ном болгож бичдэг. Тийм үү. Бодсноо лекц болгож уншдаг. Бодсноо яриа болгож түгээдэг. За ийм л хүн. Ийм гурван ажлыг зогсоо завгүй хийдэг. Жижиг бол одоо жилийн 360 хоног байгаа ш 65 хоног. Тэрний бараг нэг 200 хоног нь хаа нэг дэлхийн нэг орны их сургууль дээр лекц уншаа бичдэг. Хаа нэг орно гэдэг битүү хийдэг. Тий. Жижигэн лекцүүд. Яг бол тэр юм мэдгсэн оюунлаг мэдлэгээр цангасан хүмүүс маш их байна шүү дээ. Тий. Тэгэхээр тэд чинь битүү сууж идэг. Тий. Одоо манайх шиг Муховскийн лекц уншдаг ч юм уу хачин нэг сэдвээр ингээд юм уншдаг битүү биш. Одоо Далай лам ирээд нэг ярьцлага өгсөн чигээр 3-4 давхар заал ингээд битүү сууж байгаа шүү дээ. Тэр хүнээс бид нар юу сурах юм? Юу сурахгүй. Жижиг дээр бол тийм биш. За Аристотлыг бодвол
одоохондоо Жижиг үхээгүй байгаа. He was born, he thought. Тий. За номнууд нэхэд ингээл янз бүрийн сэдвэр номнууд чинь. Тий, улс төрийн сэдв, тэр цаана refugee тэргээл тийм үү янз бүрийн одоо хөвсгөл мөвсгөл юу гэдгийг Ленин, Маркс бүх төрлөөр ном бичнэ. Кино, фильм, урлаг ярихгүй сэдв байхгүй. Ялангуяа одоо энэ сүүлийн үеийн Сирд болж байгаа Арабын орнуудад болсон Америкийн бөмбөгтөлтүүдийн тухай нэлээх одоо номнууд бичдэг. За би түрүү одоо энэ гадаа тэр ТV5-д ярьсан өгж байхдаа ер нь бол нэг ном болвол аливаа нэг ном ингээд философийн ном, юм оюунлаг хүмүүсийн ном гарахтаа нэг 2-3 жилийн дотор гарч ирдэг л дээ. Тэгээ хурдтай ажиллах юм бол 2 жил гараад ирдэг. Тийм. Гэхдээ яг зарим номнууд ингээд параллел бас явж иж болдог. Хоёр номыг ингээд зэрэг бичээд яваад иж болдог. Тийм. Тэгээ нэг 3-4 жилийн дотор ингээд ном гаргаад явах болдог. Тэгэхээр одоо энд нэг ойролцоогоор нэг 20-од ном байлаа гэхэд ерөнхийдөө манай хүний одоо хүний амьдралын нэг 40 жил номд зориулагдчихж байгаа байхгүй. Жижигхэн амьдралын 40 жил. Тэгээд одоо хүн одоо хэдэн настай вэ? 20. За 25 хүртэл тэнхтэн шүү дээ. Тий. Жижиг ч гэсэн тэнхтсэн л байгаа шүү 25 хүртэл. 25 дээр 40 нэмлээ 65. Одоо 65-ын дараа юу үлдэх вэ? Тий жижиг ч одоо 70 хүрэх гэж байгаа юм шүү дээ. Тэр ерөнхийдөө ойлгомжтой байхгүй. Ингээд болоо хүний амьдрал. Нэх их нарийн ширийн бодоолах хэрэггүй. Тэс ингээд хүний амьдрал. Энэ л хүний амьдрал. Философч хүн бол ийм л хүмүүс байхгүй юу? Тэгээд тийм учраас одоо жижигхэн хараад энэ одоо солиотой галзуу одоо юу гэдгийг тэгээд ямар шаардлагагүй. Ингээд ном бичээл хөөрхөн амьдрал байхгүй ч гэдэг юм уу. Номын цагаан солиотой гэдэг юм уу. Үгүй яхаа цагаан солиотой л ах л та үнэн нь баг. За жижигхэн түүх гэвэл ерөөсөө л энэ л байхгүй юу. Жижигхэн намтар ярина гэвэл манайны бодсон ном бичсэн түүх намтарыг л ярина. Өөр одоо тийм үү одоо төрийн сорилт авсан ч гэдэг юм уу. Юу гэдгийг одоо тэр нутагтаа тэгсэн тэр нутгийн хөвч гэдэг юм уу. Тийм одоо намтар ярихгүй. Одоо юу гэдгийг тийм хүний хүүхэд аав нь тийм хүн байсан ч гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэдгийг ямар үрсад юугаа үлдээсэн одоо юу гэдгийг тийм хачин юм бол энэ хүний дээр ярих ямар шаардлагагүй. Бодсон, бичсэн, уншсан одоо ч уншсаар яв. Одоо ийм нэг онцлогтой намтрын ярихад за нэг газар ингээд очиход ингээд бас ингээд ярилцаар сууж байна. Зогсоо заагаа. Тий. Манайс маш их ярьслаг аавна. Тий. Одоо манайх шиг нэг ингээд сэтгүүлч юм уу янз бүрийн юу зурагтайхан одоо юу гэдгийг юу гэдэг лээ сонин манин төрийн одоо янз бүрийн юмнууд чинь тодорхой нэг мухарсгтэй ч юм уу нэг нийгмийн энэ тэндээс хөгжиж ирсэн тийм үү сумо ч юм уу юу гэдгийг нэг тийм хүмүүстэй ингээд ярьсан аа хоорондоо магтаал байж нэг дуулсан ч гэдэг юм уу нэг бүхэлдсэн ч гэдэг юм уу. Тий. Тийм биш. Жижиг оюунлаг ярианууд явагдаж байгаа байхгүй. Би ийм яриануудыг хүсдэг байхгүй. За тий одоо ингээд зүгээр орой гэртээ тийм үү хүнжилтээ орохдоо хүртэл ингээд зураг авахулаад ажиллаа хийчихдэг. Тий гайхамшигтай. Тий цаана хараа Сталины зураг байгаа биз? Тий манай чи коммунист шүү дээ. Тий. Тий за тэгээд би нөгөө түрүүний хэлсэн шүү дээ. Ингээд тий Travel in the Paradise гэдэг нь их гоё ном. Тий над байгаа. Тэргээд одоо барууны орнууд энэ нөгөө капиталист орнууд нөгөө баян гээд байгаа орнууд дотор чинь тийм үү? Одоо зовлон учирч байна да. Эдгээр чинь нөгөө 2008 оноос эдийн засгийн санхүүгийн хямрал бол эдгээр чинь бүр балаа юм боллоо шүү дээ. Тий Америк тэр нөгөө Lehman Brothers-аас эхлүүлээд капитализм ер нь утгаа алдчих шүү дээ. Тий капитализм утгаа алдчих гэдэг тагтал манад Айн Рандыг магтаал ярилцаад байгаа байхгүй. Ном омыг орчуулаад. Яаж ингэж хөл толгойд ингэж эргэждэг артын юм би бүр гайхаад байгаа байхгүй. Тий Айн Ранд чинь капитализмын одоо хямралд оруулсан гол төлөөлөгчдийн нэг шүү дээ. Тэгээд ахлаа яхах юм да одоо тэг хэцүү юм. За Ленины тухай болоод тэр ном бичсэн. За Лакан гэдэг энэ айгүй том психоанализ, психологийн сэтгэл зүйн том судлаач энэ дээр Жижиг очиж сэтгэл зүй асуудалж байсан. Өөрөө бол философи доктор болсон шүү дээ. За Марксийн тухай бас номнууд нэгэ бичсэн. Тэгэхээр ерөөсөө Маркс, Ленин, сэтгэл зүй, улс төр юу байдгийг, цаг үеийн онцлог, эдийн засгийн хямрал бүх сэдвээр ярина. Тэгэхээр ийм одоо ийм онцлогтой одоо философч. За Жижигхэн намтар бол тэгэхээр ерөнхийдөө философийн намтар байхгүй юу? Тийм, философчны намтар, философийн намтар бол Жижигхэн намтар. За философийн намтар гэхээр юу? 3000 настай. Философи 3000 настай. Хятад энтхэг грекээс гаралтай. За явсаар гад баруунд Европт очиод өндөр түвшинд хүртлээр хөгжиж чадсан. Ийм их сонирхолтой. За философчдын одоо философины дайсан
Дээр үед юу байсан бэ гэвэл шашин, мухар сүсэг, төр, хаан, баячууд, ноёд, дээдс бол дээр үед философчны дайсан байсан. За өнөөдөр философчны дайсан хэмбэ гэхээр өөрийн санаатай мэдлэггүй хүмүүс. Тий, өөрийнхөө санааг дандаа ярьдаг. Ном зам уншаагүй. Тийм хүмүүс аюултай. Өөрийнхөө санааг ярьдаг хүмүүс. За энэ тэнд юм сонссон хүмүүс. Маш аюултай. Буруу зөв юм гэж сонсчихсон. За хагас дутуу уншиж тэр чигээрээ буруу ойлгоцсон хүмүүс байна. Тэр аян нарандыг буруу ойлгоцсон юм шиг байлээ. Тий. За иймэрхүү хүмүүс бол философчд маш аюултай байхгүй юу? Тий. За философи дотор 3 салбар. Тий. Өнөөдөр хүртэл одоо энэ 3 салбар бол маш их хүчтэй хөгжсөн. Тий. Нэгдүгээрх нь бол нөгөө танин мэдхүү, бодсоор байгаа танин мэдхүү төрөх. Хоёрдугаарх нь ёс зүй, нөгөө морал, ёс суртахуун. Одоо сүүлийн үед бас ёс суртахуун гэдэг үг хүмүүсийн амнаас их гардаг болчих. Бүр одоо тийм үү төр мөрийн шагналтай гавьяат мод хүмүүсийн амнаас ёс суртахуун гэдэг үг гардаг болцсон биш үү? Бүр гайхаад шүү дээ. Нөгөө чадж байгаа юмд аргагүй байхгүй гэсэн хүмүүс чи яав? Ёс суртахуун ярьдаг болцсон биш үү? Тий. Хөгжилтэй байгаа. Тий. За гуравт нь бол эстетик. Эстетик бол философийн баргалж анхдагч салбарын нэг шүү. Гоо зүй. Тий. Аливаа нэг юмны тэр гоо зүй авиж чухал байхгүй юу? Тий. Уран зураг байлаа гэхэд зүгээр ингээд уран зургийг харах биш. Тэр уран зургийн цаад тэр гоо зүй. Тэр амар чухал байхгүй юу? Өөрөөр Жижикийн номнууд байлаа гэхэд Жижикийн номнуудын цаад гоо зүй нь яг юундаа юм. Тэг Жижикийн тэр нойлын өрөөнд юм бодоод сууж байгаа тэр зургийн цаад гоо зүй эстетик нь юундаа юм. Тэр маш их эстетиктэй зураг байгаа шүү дээ. Нойлын өрөөнд дотор ингээд юм бодчихсон сууж байгаа. Гайхамшигтай эстетиктэй зураг л да. Тэгэхээр философийн нэг онцлог бол ингэж юмны тэр цаад эстетикийг их гоё гаргаж ирж ярьдаг. Өнөөдөр нэлээд бас эстетикийн салбарлаа орно хэдүүлээ кино л. Тэр ер нь Монгол хүн гэж яддаг. Ер нь хүн төрөлхтөн хүн гэдгийг ер нь хэрхэн тодорхойлдгийг тэндээс бид нар өөрснөгөө гаргалгаа гаргаад өөрснөгөө хэрхэн тодорхойлох вэ гэдгийг ярилцах цаг болсон. Бид нар зүгээр нэг эсгийн дотроо бөгнөрлчөөл ямар ч утгагүй үлгэр домог яриад л төвх яриад л тийм үү шүлэг уншаад л ингэж суугаад иж болохгүй байхгүй. Тэр нэг л их л Монгол соёл Монгол түүх яриад эсгээр эсгээрээс бид нар гарах хэрэгтэй байхгүй. Эсгээрээс гараад ирээд дэлхийн мэдлэг боловсролтой танилцъя л та. Тэгээ Орос ээж нар юу ярьдгийг, Хятад ээж нар юу ярьдгийг, Япон ээж нар юу ярьдгийг. Тэрийг сонсъё л доо. Тийм Америк одоо Герман, Францын аав нар юу ярьдгийг тэрийг бүгдээрээ сонсъё л доо. Тэд нар гэр бүлийг юу гэж ойлгодгийг, тэд нар аав гэдгийг юу гэж ойлгодгийг, тэд нар ээж гэдгийг юу гэж ойлгодгийг. Тэднийг бүгдээрээ сонсъё л доо. Бидний эсгийгээрээс одоо тэгээд гарахгүй байна шүү дээ. Би чинь социализмын үед эсгийгээрээс гарсан гэсэн чинь хэдхэн нөхөр гарчаад буцаад орцсон юм шиг байна шүү. Тийм бид нар одоо Монгол оронд энэ ухаанаа жоохон задлах хэрэгтэй. Юм унших хэрэгтэй. За яагаад би энэ less than nothing гэж энэ номыг яагаад сонгосон гэвэл доор нь бас чухал үг яваад байгаа байхгүй юу? Shadows of dialectic materialism. Энэ dialectic materialism гэдэг бол тэр чигээр социализм байхгүй юу? Социализм бол dialectic materialism байсан. За энийг одоо энэс бид нар яаж сүүдэрт нь яваа, өнөөдөр хүртэл гарч чадахгүй яваа. Баргалж гарах боломжгүй. Тэгээ тэрийгэ хүлээн зөвшөөр гэсэн ном байхгүй юу? Тий. Хегелийн сүүдэрт байгаагаа хүлээн зөвшөөр. За нөгөөх ном нь бол ерөнхийдөө нөгөө less than nothing. Тий өөрөөр нөгөө миний нөгөө хэлээд байгаа хоосноос 7 дор гэдэг нэг орчуулсан байгаа шүү дээ. Тий. За Хегелийн Phenomenology of Mind гэж маш чухал ном байдаг. Тий. Одоо 150-60 жилийн өмнө бичигдсэн. За энэ ном бол өнөөдөр ч уншсаар л байгаа. Одоо 150 жилийн өмнөх хуучин ном гэж хэн ч хэлэхгүй. Дээр үеийн ном гэж хэлж хэлэхгүй. Тий одоо бид нар 10 жилийн 20 жилийн өмнөх номыг дээр үеийн хуучны ном гэж унших байгаа шүү дээ. Залуучууд би бүр гайхаад байгаа шүү дээ. Тэгээд одоо 150 жилийн өмнөх номыг уншихгүй юу? Аристотель, Платоны номууд чинь 2500 жил хөгшин шүү дээ. Old. Тий. Тэгээд одоо уншихгүй юу? Тий. Яг тэрнтэй адилхан яг Жижикийг ингээд уншаад байгааг үл яг л нойлон жил уншсан энэ жил ч уншина. Хойдон жил ч уншина. Тий би бараг жил болгон унших байх. Тий. Тэгжээж энэ ном 1400 хуудас энэ номнууд чинь тэр бүх эссенц нь гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Номыг философийн номнуудыг унших болгонд шинээр дахин шинээр танилцдаг. Тэгэхээр хүмүүсийг би уншицсан гэдэг хүмүүсийг би бүр гаргаад бүр гайхдаг байхгүй юу? Аа. Тэрний оронд би уншиж байгаа. Ойлгох гэж яваа. Болоогүй. Тэр номыг хизээч бити уншицсан гэж хэлж байгаа. Маш хосолтой үг шүү. Хойдон жил дахиад би Жижикээр лекц уншина. За Хегел тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр яагаад бид нар ингэж философиг яриад байгаа юм? Яагаад гэвэл Хегел философи
is its own time apprehended in thoughts гэж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч философч хүн тухайн цаг үеэ тийм эндээ бодчихсон явж идэг гэж хэлж байгаа байхгүй. Тэрээс Монголын тухай надаас асуух юм бол би өнөөдрийн Монголын орон социализмтай арчлалтай бүгдийг нийлүүлээд толгойдоо бодцсон явж байгаа байхгүй. Хизээч ном болгоод бичгээд билээ. Гэхдээ маш их олон номнууд бас биччихсэн байгаа л да. Өдөр болгон бодож байгаа шүү дээ. Тэг энэ зогсохгүй шүү дээ. Тэг түрүүн дээр жижиг нойлын хорон бодож шүү дээ. Тэнд бас бодогдсон шүү дээ. Тэг. Тэгжээч юм гарч ирж шүү дээ. Тэгээс одоо гинт тэнгэрээс буугаад ирсэн юм шиг гинт нэг өнөөдрөөс маргааш мэдлэгтэй болчихгүй. Өнөөдрөөс маргааш гинт 500 ном уншчихгүй шүү дээ. Маш их одоо сахилга баттай дэг журамтай байж аж энэ одоо философтож тэгээд тухайн цаг үе own time гэдэг шүү дээ. Тухайн тэр цаг үеэ гаргаж ирэх байхгүй юу. Тэгээ эндээ бодож байгаа. За өнөөдөр Монгол яг тийм явд байгаа. Яг тийм байдалд байгаа. Бидний өнөөгийн нөхцөл байдал юм. За жижиг бол дэлхийг яг хэлж байгаа байхгүй юу. Өнөөдөр дэлхий яг ийм нөхцөл байдал байна гэдэг ч хэлээд байгаа байхгүй юу. Хоосноос долоондор ерөнхийдөө нөгөө юу ч үгээс долоондор гэдэг одоо энэ ном руу бид нар орцгоод тий. За яг би зүгээр яг тайлбарлахад зүгээр яг энэ их гоё үг л дээ. Тий би цаашаа энэ хоосноос долоондор гэж яагаад орчуулсан гэдгээ би тайлбарлана. Юу ч үгээс долоонд. Энэ улаан шугам маш их чухал. Тий улаан шугамнаас доошоо унчих гэдэг байгаас тэр нэг хөөхөө. Хөрхөө зайлвал хоосон хөөхөн байгаас. Тий. Дээшлэл хувцлаа шүү дээ. Тэгээд доошол одоо бүр яах юм мөтгөх вэ? Одоо гимтэх юм уу яах юм? Өрөнд орон зээлтэй одоо юу гэдгийг. За ном бол ерөнхийдөө 4 хэсгээс бүрдсэн, 4 парт. Тий. Манайхан бол яг хуу 4 дэвтэр гэж орчуулах байх. Тий. Ерөнхийдөө эдгээр бол германууд эдгээр Европ барууны орныхоо номныхоо тэр бидний тэр дэвтэр гэж нэрлэдэг байгааг ерөнхийдөө парт гэж явчихдээ. Тэгээ партын дотроо болохоор ороод ирэхээр капитал болоо явчихдээ. Тий. А бид нар капитал гэдгийг бүлэг гэж орчуулаад явчихдээ. Тэгээ бүлэг парт хоёрыг зарим одоо энэ манай орчуулсан номнууд аюу хольж хутгасан байдгийг авсалтай. Тэгээ хэлэхээр уурлаад байна. За эхний партнууд ерөнхийдөө drink before гэдэг ерөнхийдөө ном руугаа оруулах гэсэн сэдвээ гаргаж ирэх гэж нэлээд оролдож байгаа. Номынхаа сэдвийг хэд хэдэн сэдвээр оруулах гэж байгаа. Тэрэн дотор 3 бүлэгтэй. Тий. За хоёр дахь нь болохоор ерөнхийдөө одоо том сэдв рүүгээ орохын өмнө нэг жоохон халаалт аваад жоохон зоригжоод тэгээд ор гэж байгаа байхгүй юу. Тий. За тэгээд thing itself гэсэн нэг парт байгаа. Хегелийн хэсэг байгаа. За тэрэндээ болохоор 4 бүлэгтэй. Би одоо thing itself-ийг одоо түрүүчийн лекцүүдэд өнгөрсөн жилийн лекцүүд бас ярьж л байсан л да. Альва нэг юм нэг одоо бид нар тайлбарлана. Альва нэг юм яг тэр харагдж байгаагаараа юу? Энэ харагдж байгаагийн цаана онцгой утга агуулга яваад байна уу? Гэсэн тийм философийн том ойлголт байхгүй юу? Thing itself. Тэгээс одоо монголчууд тий нэг юмны цаана нэг юм гэж ойлгож ирэх болохгүй шүү. Тий. За 3 дахь парт нь болохоор Лакантай холбоотой thing itself. Лакан сэтгэл зүйн хувьд юмыг яаж хараад тэр цаанаа байна уу байхгүй байна уу? Тэрэнд хурддахгүй гэдэг яриад байгаа шүү. Энэ л бид нар орно. За 4 дахь парт нь болохоор ерөөд cigarette after гэсэн. Өөрөлд одоо дуусаад бүх юм ойлгомжтой болоод за нэг тайвшраад тэрийг тамхи асууж байгаа байхгүй юу? Тий. Би нэг Facebook дээр бас нэг юмны дараа бас cigarette after юу гэсэн нэг дуу тавьсан шүү дээ. Тэр чинь бас тэрнийг айхтар хөдөлмөрийг гүйцээчээд тэг гүйцээж чадсан бол тэр нэг тамхи хасааж байгаа байхгүй юу? За ном руу бүгдээрээ орцгоё. За номыг би ерөнхийдөө бүлэг-бүлгээр нь ч юм уу ингээл нэг тийм нэг жижиггүй тэгж хэлжээ. Жижиггүй ингэж бичижээ гэл ингээд над нэг утгагүйс нэгсэн байхгүй юу? Ингэсэн байна. Тэр одоо юу гэдгийг тий. Миний ойлгохгүй надад ойлгогдоод байгаагаараач гэдэг юм нэг тийм тэрийг үгүй шүү дээ тий. Надад тэгж ойлгогдоод байна гэдэг ч одоо юу гэсэн үг вэ? Өөрөө бол ойлгохгүй байгаа юм биш үү? Тий би бол өөрөө ойлгоогүй. Тэр надад ингэж ойлгогдоод байна. Тий хин нэгэн одоо хаанаас гаднаас нэг хүн л гэж ойлгогдлаад байгаа юм байлгүй. Тэр надад ингэж ойлгогдоод байна. Тий. Тэгээ тийм болохын оронд зүгээр асуултаа явууч гэсэн бодсон байхгүй юу? Тий ерөөсөө асуулт. Тий. Тэгэл номын яг ингэж би харж байгаа л за яг энэ хэсэгт нь нэг асуулт тавиад тэгээ тэрэнд нь хариулъя явчих. За тэрэндээ big other гэсэн нэг том асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь бол та нар хаа нэгэн газар ном уншиж байхад хаа нэгэн газар зурагтаар ч юм уу кино фильм ч юм уу big other гэдэг яриад ах юм бол ерөөдөө God-ыг л хэлж байгаа байхгүй юу? Тий. Тэрний одоо зүгээр нийтийн дунд хэлдэг нэр л байхгүй юу? Big other гэдэг нь өөрөөр хэлбэл юу гэж байна вэ? Нөгөө том нөхөр
Тий. Тэгсэн үг аахгүй. Тэг гоё үг. Тэгээд энэ биг газрын талаар энэ Словени одоо юуны Словени гэдэг чинь тэг хуучин социалист юуны Югославийн нэг хэсэг шүү дээ, Словени гэдэг. Тэг өнөөдөр яг хав эдгээр чинь хоорондоо байлдаад салцсан шүү дээ. Югославыг задлаад. Тэг өнөөдөр эдгээр бас харамсаал байгаа шүү дээ. Гоё Югославаараа гоё том байсан бол бид нар ямар гоё байх вэ ч юугаа хийгээд ягаад хоорондоо бодолцоод бөмбөгдөлцөөд салчих вэ гэж гайхаад байгаа шүү дээ. Ийм жижигэн хэсэг юм орн болоод ямар ч хүч чадал байхгүй, эдийн засгийн чадал байхгүй, улс төрийн чадвар байхгүй, ямар ч павергүй жижигэн тосгонол болчлоо шүү дээ. Уулын том Югославаар байсан бол гайхамшигтай байсан байна. Тий одоо Европын холбоо энэ чинь тийм үү? Жижиг орнууд нийлээд Европын холбоо болж байгаа шүү дээ. За Словени нэг панк групп гэх нэг дуу байдаг. Тэгээд тэрийг энэ шишиг маш их тайлбарладаг байхгүй юу? Тэгээд тэрэн дээр ерөнхийдөө гад гэж юу юм бэ гэдгийг бид нарт хэлээд өгч байгаа байхгүй юу? Гадыг бол ер нь монголоор бурхан гэж орчуулж бас болохгүй шүү. Тэг буркан гэдэг чинь нөгөө буркан калдун гэдэг Перс Туркээс ирсэн нэг үг яваад байгаа шүү дээ. Тэр нэг тийм муслимын шашны, арабын лалын шашны үг юм шиг үлээ. Тэр буркан калдун гэдэг чинь. Тэг бид нар яг бурхан халдун гэдээ яриад идэг л та. Гэхдээ яг энэ христийн гад бол биш шүү. Бидний тэр бурхан гэдэг байгаа чинь. Бурхан багш энэ төр гэж бид нар буддаг энэ төр хэлээ явчихдаг шүү дээ. Тэр чинь биш шүү. За христийн энэ гад бол өөрөөр хэлбэл тэр групп ингэж дуулсан юм байна л да. Like Americans we believe in God. Тэг бид нар яг Америктууд чиг we believe in God. Тий, тэрийг бол бид нар ойлгодог. Тий. Харин unlike Americans we do not trust God гэж байгаа байхгүй. Ямар гоё хэлж байна вэ? Тэгтээ бид нар бурхан одоо God-д итгэдэггүй гэж байгаа байхгүй. Тий. Яг God-ыг хэлээд яриад байгаа янз бүрийн юм бид бол одоо үнэмшдэг. Одоо тийм л байх. Тэгтээ хизээч итгэхгүй гэж байгаа. Бидний нөгөө нэг миний нөгөө хэлээд байдаг энэ монгол хэлийг сайжруулж засаж янзлахгүй бол бидэрт маш их алдаа яваад байна шүү гэдэг ч тэр байхгүй. Бид нар чинь итгэл үнэмшлэгэд хоёулыг хэлж байгаа байхгүй. Одоо тэг айл нь юм. Чи би гадад belief trust гэж байгаа байхгүй. Гэхдээ тэгээ чиний belief trust чи юу юм бэ гэх юм. Гэхдээ миний belief trust бол гэдэг хоёр үг яриад байгаа байхгүй. Гэхдээ тэгээ trust-ны бо believe-ийн юм шиг. Belief trust. Хүний итгэл үнэмшил шүү дээ. Тэр гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь хаймаар сайн ялахгүй болохгүй байхгүй юу. Үнэмшил гэдэг чинь жижигхэн тийм үү баг зэрэглэлтэй сулхан байгаа байхгүй юу. Тийм учраас юунд ч хүн belief болж болно. Тэр God байна уу? Найзтай байна уу? Ээж аавтай байна уу? Тийм үү лам нарт байна уу? Ус төрчдөд байна уу? Тийм. Нөгөө дээгүү төрийнхэнд байна уу? Belief болъё. Гэхдээ би та нарт хизээч trust шүү гэхээр гоё хэлж байгаа биз. Хизээч та нарт итгэхгүй шүү. Ээж аваарт бол би үнэмшдэг. Гэхдээ итгэдэггүй. Гэх нь биш шүү дээ. Тийм. Би найзаагаа хэлсэнд үнэмшдэг. Гэхдээ би итгэдэггүй. За энэ итгэлийн дээд хамгийн дээд өшөөний гоё үг явж байгаа шүү дээ. Тийм. Тэрийг бол ер нь баргалж амьдралдаа хэрэгжилж ерөөсө болохгүй. Тийм. Өстой зөвхөн удаа хэрэглэх хэрэгтэй. Тэр бол hope. Найдах. Энэ бол бүр өндөр зэрэглэлийн үг байхгүй юу? Тиймээс бүр одоо ёстонстой найдажлахгүй шүү. Хүнд найдах одоо янз бүрийн юмд найдаж ёстой болохгүй. Найдах гэсэн үг ерөөсө маргалж битээ хэрэглээрэй. Нэлээн амьдралын сүүлд хэрэглээрэй. Тий. Одоохондоо бол та залуу хүмүүс бол belief болоод явж байгаа хэрэгтэй. Тий. Жохон дунд насанд ороод 30-аас 40 мөч хүрээд ирэхээр юмд нэг жохон trust болдог. Тэгээд нэг 50-60 хүрээд ирэхээр hope гэж болж эхлэх хэрэгтэй. Одоо бол тэр чирээ belief. Энэ их гоё хэлсэн. За ингээд энэгээрээ гадыг номондоо жижиг айгүй гоё уран тайлбарлаж байгаа байхгүй. Тэгэл болоо ерөөсөө. Тий. 5-6 хоц юм явуулаа юм л та. Тий. За дараа нь хоёр дахь нэг том ойлголт асуулт тавьж байгаа байхгүй. За энэ бол бидний монголчуудын өнөөдөр биднээс маш их ярихгүй сэдв. Би яагаад энэ номыг сонгосон тэр юм чи бас цаана учиртай байхгүй. Бид нар энэ appearance гэдэг юмн дээр ерөөсөө одоо 21 дугаар зуунд ерөөсөө ямар ч ойлголтгүй явж байгаа. Ямар ч ойлгох байхгүй. Энэ бол тусгал байхгүй юу? Энэ бол тусгал. Appearance бол it appears. Бид нар тэгж тусч जैन. Энэ байшин тэгж тусч जैन. Энэ хүн тэгж тусч जैन. Энэ барилга байгууламж тэгж тусч जैन. Тийм манай гэрийнхэн надад тэгж тусч जैन. Аав нэг тэгж appear даад ах шиг байна. Тийм. Найз тэгж appear даад ах шиг байна. Багш, профессор тэгж appear даад ах шиг байна. Тэгж надад туслаа. Тэр тусгалын цаана жинхэнэ үнэн нь яг юу юм бол? Тэрийг би мэдэхгүй. Тэгэхээр бүх тусгалын цаана жинхэнэ үнэ яваа байхгүй.
Тэгэхээр тусгалд ерөөсөө дандаа аюу амар хуурдагч байгаа байхгүй юу? Тэр энэ бүх хүмүүсийн янз бүрийн нэг бид нар тэр тусаж байгаа бол ихэнхдээ illusion гэдэг хэлж байгаа байхгүй юу? Жижиг ном дээр. Тэрний үгс үг гэхээр ерөнхийдөө худлаа шүү, бүтэхгүй шүү. Тусгалд битий хуурдагдаач гэдэг байгаа байхгүй юу? Маш их олон тусгалд хуурдагдаг. Хоёр дахь том ойлголт нь юу гэж вэ? Тусгал бол ерөнхийдөө феномен гэж байгаа байхгүй юу? Феномен гэдэг үг юу гэсэн үг вэ гэвэл ингэж л харагдаж байгаа шүү гэсэн үг байхгүй юу? Энэ харагдаж байгаагийн цаана бол жинхэнэ одоо утга агуулга байгаа. Одоо бол зүгээр л харагдаж байна. Тэгэхээр бид нар феномен гэдэг яг үзэгдэл гэж орчуулад байдаг л да. Гэтэ үзэгдлэхээс илүү феномен бол цаана нэг юм байгаа шүү гэдэг хэлээд байгаа байхгүй юу? Яг ингэж туслаа. Цаана нэг юм байгаа. Тэр чинь ерөөсөө энэ хүмүүсийн ярианд ч ерөөсөө гарч ирдэг. Тэгэл ерөнхийдөө appearance-аар яваад байдаг л да бүгдээрээ. Тэгээ дараа нь жинхэнтэйгээ тулгархаар ингээд уурлаад гомдоод байдаг байхгүй юу? Тэр үс эхнээсээ л энэ бол appearance шүү гэд хандаад явчих хэрэгтэй байхгүй юу? Найздаач, гэр орныхонтооч, багш профессорудаач одоо улс төрч байдаг юу гэдэг бүх юмд. Тийм. За энэ их том ойлголт яваад байдаг. За дараагийн нэг том ойлголт энэ ном бол тэр чигээр трансценденс их явж байгаа. Тэр нь бол ерөнхийдөө дандаа өөрийгөө давах. Тийм. Өөрөөр бид нар тусгалд хуурдахгүй бол чадах юм бол одоо өөрийгөө давж эхэлж байгаа байхгүй юу? Тийм. А тусгалд дандаа хуурдагддаг хүмүүс бол трансценденс болох ямар ч боломжгүй. Тусгалаас салж чадаад тусгалд хуурдагдхаа болоод тусгалын цаад учрыг мэдээд эхлэхээр хүн яг одоо яг хүн болж байгаа байхгүй юу? Тэр нь залуу наснд бол ер нь тэгэл тэр чигээр appearance шүү дээ. Тэгээ 40 50-аас уул нэг гайгүй болж эхлэх юм бол насан турш бах. Тэгээд ерөнхийдөө ном уншихгүй тэгээ буруу ном уншаад байх юм бол тэгэл appearance дотор явсаар гол хүч байгаа байхгүй юу? 60 хүрнээ ухаан орноо 61 хүрнээ өгтөө гэдэг чи тэр явж байгаа байхгүй юу? 60 хүртэл appearance байсан байж тэл гэж шүү дээ. Зүгээр л яг энийг бол би зүгээр зургаар тайлбарлаж байгаа байхгүй юу? Бид нар яг энэ зураг шиг appearance-д хуурдагдаад байгаа байхгүй юу? Тий. Хүн энд бол бид нар нөгөө талд бол гурвалжин байхгүй шүү дээ. Тэр нэг цагаан нэг өнцөг гаргасан гоц энэ гурвалжин чинь байхгүй байхгүй юу? Тэр гурвалжин юм шиг л харагдаж байгаа байхгүй юу? Appearance л байхгүй юу? Гурвалжин юм шиг л харагдаж байгаа. Энэ ч бол illusion байхгүй юу? Illusion. Тэр гурвалжин бол illusion шүү. Байхгүй гурвалжин. Тэр бидний нүүдч гэсэн яах нь вэ? Гэж хуурдагдаж шүү дээ. Буруу харж шүү дээ. Энэ найдвартай биш байгааз. Энэ хоёр одоо юу гэдгийг бүлтгэр юу гэдгийг. За 3 дахь их том асуулт руу одоо орж ирнэ. Манай энэ semblance гэсэн үг маш их тайлбарсан байгаа жишээ. Тий. За энэ бол одоо манай Монгол улсын одоо өстө нөгөө их сургууль, мууис хүмүүнлэг одоо шүтээс юу гэдгийг наваар байгаа ихтэй сургуулиудад одоо жинхэнэ ярих хэвээр сэдв байхгүй. Гэхдээ энэ нөхдөд чадахгүй л дээ. Боловсрол нь хөрөхгүй. Ерөнхийдөө манай semblance маш их яваад байгаа байхгүй. Appearance бол тэргүй нийгэмд улс орноор appearance. Хоёр дахь semblance яваад байгаа. Энэ бол юу гэхээр өөрөөр ямар нэг байдлаар тэр нэг юм тийм үү? Хэд их хүлээлт үс, тийм байх, ийм байх гэд өөрөөсөө толгойдоо баах юм төсөөлөд баах юм боловсруулад явцдаг. Тэр нь тийм биш. Ямар нэг юм хэлэхээр цааш хангах юм явчихдаг. Өөрөө бүр хөгжүүлээд. Гэхдээ тэр чи тийм бишээ. Тэр явж байгаа байхгүй. Тэгээ out appearance apparent from something especially when reality is. Өөрөлдвөл тэр юм чи бүгдээрээ reality-гээс бодит байдлаас өөр байхгүй. Бид бодит байдлаас шал өөр байх чинь өөрснөө ингэ хөгжүүлээ явчихдаг. Нэг юм сонсоод нэг юм хараад энэ бол тэр чигээр semblance. Маш гоё юм байхгүй. Өөрөө хөөрхөн амьд тийм байгаасаа гэж бас хүсээд байгаа байхгүй юу? Тийм юм болов уу? Тэгж expectation болоод байгаа байхгүй юу? Тэр нь тийм биш байхгүй юу? Тэгэхээр хүмүүсийг хараад амар их expectationтэй байдаг байхгүй юу? За асуулт 4 рүү нөрөө. За асуулт 4 дээр яг түрүүний нөгөө хэлдэг. Бид нар нөгөө belief, trust, hope тийм үү? Үнэмших, итгэх, найдах гэж 3 үгийг ялгааг одоо хүртэл мэдэхгүй хоорондоо хольж итгэл найдваргаа хэлчих. Trust hope. Хүний trust hope штэ гэж байгаа хгүй. Хүний итгэл найдвар штэ гэж байгаа хгүй. Гэхдээ чи итгэл чинь юм уу найдвар ч юм уу? Итгэл найдвар. Ингээд бүр өөрөөсөө бид нар яаж яана вэ? Үгээр зориуд ингэж хүний толгой эргүүлж штэ. Тий, аль нь жиш үгнүүд хэлж. Тэгэхээр бидний монгол хэл болоод ерөөсөө ийм байгаа байхгүй.
хэн юу хэлээд байгааг мэддэхгүй, юу гэх гээд байгааг мэддэхгүй ингэж хэлний замааргүй тал нэг оруулдаг. Тий. Belief trust. Trust hope гэж. Тий. За тэгээд Wittgenstein bod ингэж хэлж байгаа нь whereof one cannot speak, тийм үү? There one must be silent. Дуугүй айл гэж байгаа байхгүй юу? Тий. Чи тэр үг хэл яриаг мэдэхгүй. Цаад юм нь ойлгоогүй, учрыг мэдэхгүй ч юу гэж донгосоод байгаа юм бэ? Дуугүй гэж байгаа байхгүй юу? Хаймарлж байгаа. Түрүүшил лекц дээрээс ч Wittgenstein философик. Зүгээр чи дуугаа гэж. Мэдэхгүй чи дуугаа л байгаа ч тийм. Тий. Тэгээ тэндээсээ нөгөө хин чин Zizek чинь change from being to non-being гэдэг үгийг маш бичиж байгаа байхгүй юу? Номондоо. Энэ юу гэсэн бол одоо чи яг хэн байна вэ? Тийм үү? За чи тийм байгаа юм байна. Одоо эндээсээ чи цааш нөгөө чи хэн биш вэ? Тэрийг одоо болооч. Тэр лүгөө яваач гэж байгаа байхгүй юу? Нөгөө Сартрын ном явж байгаа. Тийм. Одоо бол яг чиний хэн байна? А чи яг тийм юу биш үлээ? Тийм мэдэхгүй, тийм чадахгүй. Non-being чи өөрийнхөө тэгвэл non-being рүүгээ яваад тэргээ биелүүлээч. Тэгэхээр өөрийнхөө би ямар биш вэ гэдгийг цаасан дээр бичих нь шүү дээ. Тий. Өөрийнхөө non-being-ийг. Тэгээд тэр өөрийнхөө тэр би ямар биш вэ тэр лүгөө мөн болох гэж явах нь шүү дээ. Маш гоё хэлж байгаа байхгүй юу? За асуулт 5 руу бүгдээр орцгоё. За not nothing but less than nothing тийм үү? Өөрөөр хэлбэл ингэж байгаа байхгүй юу? Тэ одоо нөгөө номны гарчиг явж шүү дээ. Тий. Юу ч биш ээ. Юу ч шээс less more доош. Энийг гэж ерөөдөө цаад Монгол утгаараа бид нар тайлбарлах юм бол ерөөдөө ингэ дутагдлыг л хэлж байгаа байхгүй юу? Нэг юм дутагдах. Дутуу байх. Тий. За дараа нь болохоор хийснээс хийгээгүй дээр гэдэг үг амар гой тарч байгаа байхгүй юу? Тий. Хийж бүр дортуулж яхаар хийгээгүй дээр. Нөгөө миний хэлээд байдаг тийм үү? Одоо ер нь гэртээ бай, гэрээсээ битээ гар гэдэг ч тэр байхгүй юу? Тий. Гэрээсээ гараад ажил амжуулах гэж яваад бүр муудаад орж ирж байгаа шүү дээ. Бүр бүтлгүүтүүлээд бүр хүмүүс мдээгүй байж хахад нь өөрийгөө бүр мэдүүлээд нөгөө өө чи ийм хийх гэж авсан юм уу? Тий. Тэр дуугаа байсан гэрээсээ гараагүй байсан дээр байхгүй юу? Тий. Бүр баригдаад бүр балраад орж ирж байгаа шүү дээ. Тий. Тий. За нөгөө бол юугээс нөгөө 7 дор гэдэг чи явж байгаа. Юу ч бишээс 7 дор гэж байгаа байхгүй юу? Тэр их гоё явж байгаа. За эдийн засгт бол яг л ерөнхийдөө өөр хоосон байж чадахгүй. Тий. Нэг юмтай болох гээд. Тэгээд одоо өөр зээлтэй гэдэг юм уу яа гэх. Тэр зүгээр хоосон юмгүй юучгүй байж сууж чадахгүй тийм хүмүүс яадаг юм. Энэ нөгөө банк санхүүгийнхний олж шít. Яа даруухан айтайхан амьдрч чадахгүй болцоогоор. За эцэс юу болвол юу ч үгээс 7 дор бол 5. Үхснээс 7 дор юм болж байгаа байхгүй. Үхээд тэр нь тамд очиод халуун тамд очиж тэр хүүт одоо янз бүрийн юмд очиж одоо тамлуулж ийш шүү дээ. Тий. Бүр үхсэн биш. Бүр тийм юм болж байгаа байхгүй юу? Тий, тамлуулаад дээр нь. Тий. Яг л явцсан бол жаргахчих байсан баг л та. Тий. Тэгэхээр там болвол less than nothing байхгүй юу? Тий. Үхснээс 7 дор. Тийм болж шүү дээ. За өнөөдөр юу ч хийхгүй гэдэг чинь бас л нэг тэр юу яваад байгаа юм л да. Less than nothing. Өнөөдрийг яах нь бүр юу ч хийхгүй бүр юу ч болох гэнэ шүү дээ өнөөдрийг. Өнөөдөр нь байлгах чадахгүй. За надад юу ч хэрэггүй энэ нэг тийм гачин юмуд яриад идэг. Мэдээж хэрэгтэй л байж таарна шүү дээ. За 6 дахь том асуудал эндээс одоо нөгөө nothing чинь айгүй гоё мэдлэгтэй хүн лөө орж ирэхэд одоо бид нар гоё тааруулж орж байгаа хгүй зүгээр амьдралын жишээнээс биш. Ер нь бид нар энийг айгүй мэдэж авах хэрэгтэй байхгүй. Энэ яг манад яг явагдаад байдаг хөр улаан цай. Одоо зурагт үзэж тэрний бичсэн номнуудыг харахад тэрний орчуулсан номнуудыг харахад яг энэ явагдаад байдаг байхгүй. Тэгээ энэ маш хэцүү байдаг надад бол. Гэхдээ яг одоо тэгэл ажиллаа хийн штэ соён гэвэл ажиллаа. Мэдлэгтэй хүн нөгөө улаан зураасны дээр. Яг улаан зураасан дээр бол мэдлэггүйгээ мэддэг хүмүүс байж байгаа байхгүй. Тий. Яг улаан зураас би мэдхгүй. За нөгөө улаан зурааснаас доош нөхдөд байгаа шүү дээ. Тэд нар чи юу? Мэдхгүйгээ мэдхгүй хүмүүс. За тэгээ энэ нөхцөл чи яах вэ? Мэдхгүйгээ мэдхгүй нөхдөд чинь хоосноос долоонд нөгөө ламаар явж ном уншуулдаг.
Нөгөө одоо бүр нөгөө нэг тийм үү нөгөө хөөхний нэг хэцүү хүмүүс байгаа шүү дээ. Одоо манай одоо нийгмийн одоо юу гэдгийг нөгөө мухрас үсэг. За тэгээ нөгөө сайд дарга нар чинь лам нарын гэрийнх нь гадаа зүгээр 500 би одоо 570 билүү тэр чи одоо ингээл очирцсан байдаг гэж үстэй. Тэгээ игэн ч гэсэн нөгөө хоосноос 7 дор чинь тийш ороод ин шүү дээ. Тийм ламаас орж асуух гал. Хөвчлээ. За өөрөөр хэлбэл энийг энэ зургаар амар гоо тайлбарж болох байхгүй юу? Хүн өөрийнхөө санаагаар байх, өөрийнхөөрөө байх, юм мэдэхгүй байх осолтой шүү гэдэг энэ зураг харуулж байгаа байхгүй юу? Энэ бол үхэр гэж мэддэггүй загасны тухай байхгүй юу? Тэг амьдралдаа загас үхэр хараагүй байхгүй юу? Өөрхөн амт энэ загас. Тий. Тэгээд цаана тэр мэлхийтэй ярилцаад энэ доор байгаа тэр загас мэлхийгээс үхэр гэж юу юм бэ гэдээ асууж байгаа байхгүй юу? Тий. Германаар К гэсэн үг л дээ үхэр. Тий. Тэр Као тэр шууд what is тий. Тэгмэл мэлхий тайлбарж байгаа байхгүй хоёр эвэртэй, дөрвөлтэй одоо юу гэдгийг менежментээ сүмүнгээ саадаг маадаг гэж янз бүрийн юм ярихгүй юу? Тэгээд өвсөддөг энэ тэгээд. Тэгмэл өөрөө загсаараа л төсөлж байгаа байхгүй юу? Тий. Тий, эвэртэй одоо яг өөрийнхөө тэр загсаар зүг. Яг нөгөө өөрийн санаа өөртөө зүг гэдэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр чи энэ байхгүй юу? Тий. Тий. Би мэдгүйгээ мэддгүй нөхдөг чи яг юм байхгүй юу? Тий. Асуугаад, лавлаад, уншаад, хичээгээд, хөдөлмөрлөөд мэдээд авчихын оронд. Тий. Нөгөө нөхдөд шүү дээ. Тий. Ламаас очиад асуучдаг нөхдөд. Тий. За ингээд хүн ийм их аюултай байдгийг шүү гэдэг хэлж байгаа байхгүй. Маш гоё юу. За цаашаа за асуулт долоор мэдээд Ницшегийн гадас дээд гэдэг мэдээж Жижиг энийг нэлээд нам руугаа оруулж ирж байгаа. Ер нь ямар ч философийн нэг төрүүчийн философид л гэж үргэлжлээд боловсруулагдаад яваад байгаа шүү дээ. За Ницшегийн тэр гад гэж яагаад Ницше хэлсэн бэ гэвэл өөрөөр бид нар гад гэдэг бол бидний үлгэрч өгсөн байхгүй юу. Тэс одоо бид нар тэр бурхан өгсөн гэж хэлдэг байхгүй юу. Бидний сайн сайхан хамгийн зөв хамгийн сайн бүхэл юмны дээд тэр юмаа бид нар тийм өхүүлчихлээ шээ. Тэгээд ямар ч үнэгүй үнэцүүлгүй үе одоо эхэлж байгаа юм биш үстэй гэдгийг хэлж байгаа байхгүй юу. Нөгөө капитализм эхэлчихлээ шүү дээ. Тэгээд Ницше гэдэг капитализмыг харж байгаа байхгүй юу. Тэрийг хэлээд байгаа шүү. Яг бол тэр Кристийн тэр юм чинь тэр гад чинь хамгийн дээд бүх юмаа мэддэг хүн бол төгс биш. Тэгэхээр төгс нэг хүний төсөөлөл зураг гарч ирж байгаа байхгүй юу. Төгс хүнийг зохион бүтээж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг гад гэж нэрлэж байгаа байхгүй юу. Чи энэ газар дээр амьдарч байгаа хүн чи бол төгс биш. Тэр одоо чи тэр төгс хүнийг харж тэрнээсээ суралдаад яваач. Хэрвээ чи сайн суралцж чадах юм бол чи бүр энжил шиг болох боломжтой шүү дээ гэж хэлээд байгаа шүү дээ. Нэрэнд болоо. Тэр явж байгаа шүү. Тэгэхээр одоо яг бид нар юу хийх вэ гэдэг чи явж байгаа байхгүй. Юм хийх чи явж байгаа байхгүй. Ленины юу хийх вэ гэж номыг социализмд одоо яах вэ гэдээ орчуулсан байгаа шүү маань чи. Тэр яах вэ гэж яхаа чи мэдэхгүй асуулт шүү байхгүй. Юу хийх вэ? Ямар ажлууд одоо ингээд жагсааж байгаа тех үү? Нэгд нь юу хийх вэ? Хоёрт нь юу хийх вэ? Гуравт нь юу хийх вэ? Дөрөвт нь юу хийх вэ? Тавд нь юу хийх вэ? Ингээд төлөвлөх нь байна шүү дээ. Тий. Энэ амар чухал байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл та нар үлгэрчээ хүн чинь, үлгэрчээ болгож явсан хүн чинь, шүтэж явсан хүн чинь, мундаг гэж явсан аав чинь тийм үү? Нураад унчих юм бол чи тэгэл юу хийх вэ? Тэргээ хийгээл өөрөө амьдраад явчаач. Одоо яана гэд битээ өөлөд орлоо суучаач. Би одоо яах юм бэ? За хуучин бурхан өгсөн одоо шинэ бурхан хэрэгтэй. Амар гоё хэлж байгаа байхгүй. Тэгэл чи шинээр нэг үлгэрч чигээ босгол ирээч дээ. Тэ? Юунд нэг хуучинта өнгөрсөн баларсан юмд ингээл харамсаад л шүр салдаад л суугаад байгаа. Үүхдүүх яриад л. Өвгдөөц яриад л. Эцэг өгөж яриад л суугаад байгаа. Тэд чинь байхгүй. Одоо чи шинээр тэргээ бүтээ. Шинэ бурхантай бол, шинэ үлгэрч шитэй бол маш гоё хэлж байгаа байхгүй. Энэ эцэр цаад утгах нь энэ эстетик, энэ өгүүлбэрийн эстетик амар гоё. Гадс дэд гэдэг эстетик. Энийг одоо яриад ах юм бол бүр лекц одоо тэр чигээр юм болох байх. Цаашаа явахгүй болохгүй бид нар. За хуучин төгсөж чадвал шинийг бүтээх болох. Одоо бид нар хуучнаа бид нар чинь монголчууд чинь төгсөж чадахгүй байгаа байхгүй юу? Дандаа түүх ярина, дандаа үгдээсээр, дандаа хуучны юм ярина. Тиймээс бид нар шинэ рүү орох ямар ч боломжгүй болчиход байгаа байхгүй юу? Залуучуудаа шинэ рүү орох гээд байгаа байхгүй юу? Гэртээ очлоо хуучин ээж аав, хуучин гэрүүл, хуучин ихтэй сургууль, хуучин одоо юу гэдгийг төр, хуучин улс төр ухтаад авчиж байгаа шүү дээ. Хуучин зурагт, хуучин зурагтыг нэвтрүүлэг. Нөгөө хуучин хүмүүс
Тэгээ 100 өрхөм гэдэг чинь хуучин 100 байгаа шүү дээ. Нөгөө 100 фиатлаг гэдэг байгаа. Тий, хуучин 100. Тэр хуучин 100-аас салахгүй бол бид нар шинэ рүү явж чадахгүй байхгүй. Тэр хуучин 100-аа бид нар мартах хэрэгтэй байхгүй. Тий. За заншил нөгөө хуучирч тийм үү орчин үеийн эхлэх боломжийг олох хэрэгтэй байхгүй. Хуучин гэдэг чинь муу биш. Өөрөөр хэлбэл бид нар шинжлэгдмээр байна. Өөрөө саад болоод байна. Битээ саад бол за тэр байхгүй юу. Тий. Тэгээ нөгөөх нь одоо зөөзөв гэх юм одоо юу гэх юм. Тэгээд хуучнаас салахыгаа ерөнхийдөө эрхчлөө гэж нэрлэдэг байгаа. Бид нар нөгөө бид эрхчлөөнд дуртай. Монгол хүн их эрхчлөөтэй байна. Угаасаа нүүдэлчин хүн гэдэг чинь эрхчлөөтэй гэдэгсэн чинь өстой эрхчлөөгүй юм баггүй юу. Хуучиндаа баригдчихсан. Монгол яаж эрхчлөө? Би үргэлж би хэлж байгаа шүү дээ. Монгол хүнд ямар ч эрхчлөө байхгүй гэж би хэлээд байгаа шүү дээ. Зүгээр нэг жоохон ичнэшээ явцдаг, морь унаад авчдаг юм, онгоцон цугаа нисчдэг, гадаад тосортон дээр тамга даруулцдаг. Тэр дураараагаа эрхчлөө гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд гадаад яваад ирэхээр бүр лессан натыг болоод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр гадаад тосорт аваач хэрэггүй байгаа байхгүй зарим хүмүүс бол. За одоо хиний Жижекийн номны 2 доотлын хэсэг рүү оръё. Нөгөө диалектик гэсэн сэдв рүү оръё. За диалектик бол нэг гоё сэдв. Тий, бол социализм үед манад их орж ирж байсан. Гэхдээ энийг бас манай нөхдүүд бас сайн ойлгоогүй. Аргачлаг байх. Тий. За диалектик гэдэг бол ерөнхийдөө хоёр өөр ойлголт хоорондоо зохицоод явахыг л хэлж байгаа байхгүй юу? Хоорондоо зохицох. Хоорондоо одоо эсрэг тесрэг болж болохгүй, хоорондоо зөрчилдөж болохгүй зүгээр ингээд хамт явах. Одоо ээж аав хоёр байхад тэр хоёр зөрчилдөхийн зөндөө байгаа, эсрэг тесрэг зөндөө байгаа. Гэхдээ хамт явж байгаа шүү дээ. Тэрнтэй болоход аав хүү хоёр байхад зөрчилдөхийн өчнөө юм байна шүү дээ. Гэхдээ та тийм одоо яа их вэ? Гэхдээ наад битгий салаа болоорой. Би тийм одоо яа их вэ? Та битгий садаа болоор ингээд хоёлаа. Танд ч садаа болохгүй гэдэг ингээд явах. Тэрийг диалектик гэж байгаа. Тэрс өнөөдөр оройноос очиод одоо яадгийг гэрээхэндээ очиод хоёлоо диалектиктэй маргаашаас тэхүү. Тэгэл хэрэгтэй биш гэлээ. За энэ Жижиг ном дээр яг soul and body гэдээ явж байгаа. За яг ер нь body гэдэг нь яг бидний бие. Тэг. Яг хүнлүү нэлээд орж ирж байгаа. Одоо бид нар нийгэм улс төр янз бүрийн юмнаас одоо хүнлүү орж ирж байна шүү дээ. Тий. Хүний одоо бие лөө орж ирж байна. Хүний soul руу орж ирж байна. Soul гэдэг чинь ерөнхийдөө юу байхгүй юу? Яг монголоор очих юм яг ер нь хүний амин сүнс, хүний одоо тэр хүний тэр дотоод хинбэ, яг ямар хүн бэ гэдэг чинь soul дээр явж байгаа байхгүй юу? Тэр хүний одоо ааш зан, хүсэл мөрөөдөл, тийм үү? Тэр дутагдал, дурдачаал одоо юу вэ? Тэр бүх юмнууд гомдол, өрөвдөл, хайр, харамсал, гэмшил одоо юу вэ? Тэр хүний авьяас, чадвар, чадахгүйнууд, чаддагууд тэр бүгдийг нийлүүлээд ерөнхийдөө хүний нэг soul гэж дээр үес нэрсэн байхгүй юу? За бид нар бол ерөнхийдөө амин сүнс гэд орчуулсан явцсан байдаг. Тэр амин гэдэг нь яг юунаас санскритээс орж ирсэн үг. Сүнс гэдэг нь бас санскрит юм уу юунаас орж ирсэн байж магадгүй. Төвдөөс орж ирсэн байж магадгүй. Тийм хоёр үг яваад байгаа байхгүй. Гэхдээ хоёулаа нэг л юм хэлж байгаа байхгүй. Soul гэсэн л үг хэлж байгаа байхгүй. Тэр өөрөөр санскрит үг аваад төвд үг аваад хоёуланг нь нийлүүлсэн явж байгаа. Уул нь хоёулаа нэг үг хэлж байгаа. За энэ бол манай амьдралаар дүүрэн байдаг шүү. Одоо мах байдаг гэл тэгэн гол тэрэн дээр чинь юу явж байгаа шүү. За body энэ body чинь тэр тэнд явдаг гэдэг би нөгөө нэг санскритийн бодиг бас ярьж ирсэн шүү дээ. За mind болон body бол арай өөр. Mind ч юм бол одоо бидний нөгөө мэдлэг боловсруулаар ухаан хөгжих. Би хөгжих тусам, мэдлэгтэй болох тусам биетэйгээ ямар харьцаатай явах вэ? Тий. Бие яаж зохицуулж одоо нөгөө эрүүл олгох янз бүрийн юмуд явна шүү дээ. Тий. Би ч өөрөө хөгжөөд байна шүү дээ. Тэгэхээр би ойлгож эхэлж байна шүү дээ. Бие мэдэрч эхэлж байна илүү их. Тэр диалектик явж байгаа шүү. Одоо тэр ус угаал гэсэн залуучууд чинь. Тийм үү? Тэгэхээр одоо цэврөө суух биеийн цаа гэдээ ойлгоцсон байна шүү дээ. Тийм. Тэг уулдаг шаардлагагүй зүгээр цагаа уул явчих хэрэгтэй шүү дээ. Ямар ч утгагүй тэгээ бүр сүлрөө тэгш өвчин туснаа гэж байгаа шүү дээ. Тэр усаар бол бүр лессан натинг болох нь шүү дээ. Ам цангаж явснаасаа 7 дор юм болж шүү дээ. Тийм. Одоо нөгөө мацаг барих чинь би хэлээд байгаа шүү дээ. Нөгөө энтхэгийн ядуучуудад тэр шашныхан чинь тийм мацаг барих гэсэн тийм ойлголт явсан юм байл да. Нөгөө цагаан хоол иддэг, хоол идэхгүй 7 хоног, 2-7 хоног ч юм уу ус угаал тийм үү ингэж явж байгаа. Тэр чинь нөгөө маш их хүнтэй
учраас хоол нь хөрөлцдөг учраас тийм мацаг барих гэсэн юм гаргаж ирээд тодорхой хүмүүсийг 7 хоног хоол идэвхгүй хоолыг аваад өөр хүмүүст өгдөг ч юм уу. Тодорхой хүмүүсийг сар хоол идэвхгүй хоолыг аваад өөр хүмүүст идэх юм уу. Нөгөөд бол би мацаг барьж яах гэж суугаад өсөөл суугаад байдаг. Тэгээ мацаг барих чинь ерөнхийдөө өсгөлж штэ. Тий. Тэрийг ингээд манад чинь ингээд ойлгохгүй дуурайгаад тийм айгу гоё юм байдаг юм байна гэдэг ингээд тийм үү. Сайн дараараа өсөө суугаад байгаа байхгүй юу. Тэгээ би хэлээд байгаа шүү дээ. Та нар ингэж хөлсөж байгаа юм бол яасан хоолоо энтгэгийн ядуучуудаар явуулсан юм уу гэж асуудаг байхгүй юу. Тий. Юм буруу ойлгох юм осолтой байгаа юм. Тий. Сайн дураараа энтгэгийн ядуучуудыг дуурайж энд Улаанбаатарт үлсээд ямар хэрэг байна. Тий. Ээж нэрэд нэг халуун шил уучаач гэдэг ахтал. Би мацаг барьж байгаа гэж хэлгээ суугаад байгаа байхгүй юу. Амар хүчтэй байгаа зү. Зүгээр хоолоо идэ явж чадахгүй. Тий. Одоо та нар захах тийм одоо гадаа хөтөн байна үүлэнд бити тэгээ нэг цагаан хоол моол идүүд дутуу мацаг цэцэг солиороод явчаарай. Өдөртөө нэг өглөөдөө босоод нэг хоньны шил утж байгаа. Хэрэгтэй шүү. Энэ хар хөдөнд өвчин тусан шүү гэхгүй бол. Нүрээс ч юм гараад эхлэх шүү дээ. Тэгээд би энэ чинь тамирдаад тий. Хоньны шил уучгаар чинь зүгээр сэргээл тэгээд аймаар хэлмгээд олонгийн хэлүүч болоод гэрээсээ гүг гараад ирдэг шүү дээ. Тий. Нэг мацаг эцэн 7 хоног хоол идэг юм чи мөр хачин мац явж байгаа шүү дээ тий. Ингэцэн явж байгаа шүү дээ. Яаж байгаа мацаг барьж байгаа. Тэр энтгийн одоо ядуучууд руу сайн дураараа хоолоо явуулах яг го таны одоо ирэх юм уу тэгжид хэлээ. Тий. За soul and mind чинь хамгийн том асуудал одоо энд гарч ирж байгаа байхгүй. Би угаасаа ийм одоо авиас чадвартай чадахгүй юмтай, тийм үү сэтгэлийн сонин асуудалтай, тийм үү хүүхэд насны гомцсон, тийм үү айсан ицсэн одоо өчнөө юм дотор явж байгаа шүү дээ. Яана гэсэн юм. Тий. Тэгэл ингээд юм л болоо айгаад л. Тэгтэл одоо нөгөө майнд ч одоо хөгжиж эхэлж шүү дээ. Гаднаас мэдлэг болсол орж ирж шүү дээ. Тий. Өөрөө чинь 10 насны чинь юмнууд, 15 насны чинь юмнууд тийм үү? Тэд нар чинь тэр биш ээ. Наадах чинь тэр чинь тэр асуудал биш, энэ асуудал биш. Наадах чинь тэр биш чи буруу ойлгосон байна. Чи буруу мэдэрсэн байна, буруу сонссон байна. Яг наасны сэтгэл зүйн нэг тийм л юм байдгийг зүүд бол яг зүүд биелдэг, зээлдэг, зүүд үнэн байдаг гэх ямар шаардлага наа зүүд чинь чиний өдрийн үдсэн харсны солиорол тэр чинь чиний тарих чамааг ингэж боловсруулж байгаа гэд чи аюу их майнд ч өгч мэдлэгтэй болчлаа шүү дээ. Тэгвэл одоо чиний нөгөө уг хүнтэй чинь одоо чиний гаднаас орж ирсэн мэдлэг чинь яаж ийнө вэ? Диалектик болох шаардлагатай болж байгаа байхгүй юу? Тийм. Энэ айгуу чухал байхгүй юу? Тэрээс одоо бид нар өөрийгөө яаж шинжлэх вэ? Өөрийгөө одоо тэр муу мухагаас яаж салах вэ? Өөрийнхөө стандараа алдаа малдаа одоо юу гэх тэрнээсээ яаж салах вэ? Тэрийг яаж устгах вэ? Тэр устгахгүй алга болгочихгүй. Жохон байж байгаа л гарч ирээд hello гэл ингээд байна. Тийм. Хүүхэд насны илүүдтэй одоо юу өгдөө? Айж ицсэн одоо юу өгдөө? Тэр чинь алга болохгүй шүү дээ. Тэр хэрэг яг мэдлэгтэй, боловсралтай болчоод, оюунлаг болчоод тэгээ тэрийнхээ учрыг олоод тэрнтэйгээ диалектик болоод явах. Тэр нэг beautiful mind гэдэг нэг математикчин кино фильм дээр тэгж тэр юм хараад идэг, юм хараад идэг. 2 3 залуу хараад тэдэртэйгээ сайн уу маань уу тэр. Тий, нүгээр орныхын тэрнийг харж хинч байхгүй. Тий. Тэр чи тэр залууг яаж ийн одоо солиотой галзуу гээд шар хадны эмдэгт битгий хэвдүүлээд тэр тариа тариулаад өдөржим. Энд чинь эндээ тийм асуудалтай. Одоо та нар яах вэ? Энийг ойлгоод тэгээд явжээ. Тэгээд би сайн найз нартайгаа уулзлаа. Гадаа намайг тэд нар хүлээгээл зогсож байгаа нөхд нөгөөдөө харсан юу ч байхгүй болохоор юу ч байхгүй чи битээ солиороод гэж хийж болохгүй нэ шүү дээ. Оо нэрээ цадуулч ирсэн байж шүү дээ. Тий. Тий тэгж одоо сүүлдээ тэр ихнэр нь тэр бүгдийг ойлгож эхэлдэг шүү дээ. Тэгээд тэр маньри яриад байгаа тэр залуучуудтай хамт амьдэрч эхэлж байгаа шүү дээ. Тий нөгөөт нь хоол идж явахдаа нөгөө төгөө хараа ярьдаг ч юм уу тэгт нь харин тэгж яа нэтэр гэдэг. Тий. Тэгэхээр энэ шин диалект гэж хэлээд байгаа байхгүй. Болохгүй бүтэхгүй гэж тэгж одоо яах таг болно ш. Нэгэн тийм. За ингээд ерөөсөө эцсийн бидний энэ бие бидний сурсан мэдсэн боловсрол, майнд бидний уг төрөхийн чанар, төрөхийн тэр онцлог хүм маань тийм үү. Одоо амин тэр хүм маань энэ гурвын одоо нийлбэр чи хинбэ гэдгийг чинь бүрдүүлж байгаа байхгүй юу. Тийм. Энэ зөвхөн чиний зөвхөн бие биш. Тийм. Энэ зөвхөн чиний мэдлэг боловсрол биш. Энэ зөвхөн чиний төрхийн авиас чадвар биш. Энэ гурвын хослол. Чиний чадахгүйнүүд, чиний дутагдлууд хамт арилахгүй дутагдал. Тэргээ мэддэг байх. Тэргээ дарж явах. Тэр чинь аягүй чухал байна. За ингээд эндээс асуулт эсрэг орж байгаа байхгүй. За энэ нөгөө Декартийн хэлсэн үг бид нар одоо үргэлжил ярьдаг. Шижиг энийг бас хаал гаргаад ирсэн байлээ. Нөгөө I think therefore I am би боддог учраас би байгаа. Тэр чинь яг явж байгаа байхгүй. За тэгэд энэ дээр юу гэж байна вэ? It's so because I will it's so. Өөрөлд бидний тэр нөгөө нэг
бүх ойлголт очие. Яг л би ингэж хүсэж байгаа учраас би ингэвэр л байж шүү дээ. Тэр явж байгаа. За moment of poor subjective decision or choice which stabilize world. Өөрөөр хэлбэл хүний ерөөсөө субъектив цэвэр өөрийн шийдсэн шийдэл тийм үү? Цэвэр өөрөө сонгосон сонголт тийм үү? Цэвэр өөрөө тэр юм чинь амар чухал шүү гэж хэлж байгаа байхгүй. Хэрвээ чи өөрөө шийдэггүй, хэрвээ чи өөрөө сонголт хийгээгүй бол тэгэл чиний ертөнц хэлбэлцсэн шүү. Дайвалдсан шүү. Доктортой биш шүү гэж хэлж байгаа байхгүй. Үргэлж нөгөөдхөн санагалж, үргэлж нөгөөдхөдөө ууралж, гомдож, эсвэл хүнд даруулж, даруухан царайлж ингэж явсаар байгаа. Стабильный биш ертөнцтэй болно шүү чи. Тэгэхээр яг тэр өөрийнхөө because I will it гэдгээр яваарай. Тэгэхгүй бол чиний ертөнц чинь дайвалзсан шүү. Тэгвэл энэ чи яг монголчууд хэрэгтэй байхгүй. Ямар нэг байдлаар ээж нь юм уу, аав нь юм уу, гэрийнх нь юм уу, багш нь юм уу, хин нэгэн ах нь юм уу, эгч нь юм уу хамаатай ингээд өмнөөс нь шийдчихсэн, өмнөөс нь сонгочихсон учраас тэр нөгөө үргэлжийн докторгүй ууртай гомдолтой явдаг чинь тэр яваад байгаа байхгүй. Чиний ертөнц доктортой бол гадаад ертөнц доктортой гэж байна шүү. Өөрөөр чи тэгээ доктортой болсон чамайг орчинд тойромжин доктортой болж гэлээ. Тэр маань нийгэм чинь тийм үү бүгд янз бүрийн аргаар өөрөө дандаа устчихсан, өөрөөрөө байж чадаагүй, өөрөөхөөрөө байж чадаагүй. Because I will it гэж хэлж чадаагүй учраас өөрийн ертөнц дайвалцчихсан, тойроод ертөнц нь гэр орныхан ч гэрээрээ ч ингээд дайвалцчихсан. Найз нөхдөдөө ч дайвалцаад яваад байгаа байхгүй. Энд одоо их гой тэр Декартийн хэлсэнтэйгээр жижиг их гой гаргаж ирж байгаа байхгүй юу? Тийм. За тэгээд асуулт 10 руу бүгдээр оръё. Ерөнхийдөө you real human being гэж remains the same in all possible world. Ямар гоё хэлж гэнэ үү? Чи яг цэвэр өөрөөхөө байж чадах юм бол тийм үү? Чи цэвэр өөрөөхөө байж чадна гэдэг чи юу? Ямар ч ертөнцид, дэлхийн ямар ч оронд тийм үү? Same өөрөөхөө байна гэж. Юусе эцэс тэгвэл чи human being, чи жинхэнэ хүн шүү гэж. Насан турш хүн шүү. Чи бүх ертөнцид, бүх дэлхийн хаанч чи өөрөөхөө байж чадвал. The same. Тэгвэл чи human being, real human being. Үгүй бол тэгэл үгүй. Энд чинь өөрөн болцсон явж идэг. Тэг Германд ч ороо герман болчдөг. Японд ч ороо япон болчдөг. Солонгос ч ороо солонгос болчдөг. Гэтэ чи хий юм. Японоо юу? Тий, одоо тийм хочтой хүмүүс байдаг шүү дээ. Тий. Японд орж идэх гэл хүмүүс байдаг шүү дээ. Тий. Тэр Монголд орж алга болцсон. Тий. Өөрөөр дагсан зогцох биш шүү. Тий. Монголчууд дасан зогцох чадвартай гэдэг ийм эсвэл дормжилсан үг шүү. Тий. Та нар хизээж битээ дасан зогцож байгаарай. Өөрөөр дасан зогцно гэсэн нөгөө same гэдэг чинь би өөрөөр гэдэг чинь алга болчихж байгаа байхгүй юу? Өөрийгөө одоо дарах асуудал гарч байгаа байхгүй юу? Японд очиод Японд дасан зогцоод Япон бол гэж шүү дээ. Тэгээ би Япон болцсон юм шүү дээ. Тий. Америкт очлоо, Америкт дасан зогцлоо, Америк болчихсон. Би Монгол дутагдaltaйгаа, буруутайгаа, чадахгүйтэйгаа хамт би Монгол. Тэр хүлээж шүр. Би мэдхгүй Монгол. Удлаа би нэг мэддэг Америк болох гэхгүй ч юм уу. Тий. Та нар тэрийг хүлээж шүр. Би because I will it гэдэг ч яваад шүү дээ. Тэр мэдээ дагсан зогсож байгаа. Энэ стаастай. Би Германд хизээж дагсан зогсоогүй. Би молор эрднэрээ л байсан. Хизээж одоо Мюллер болцсон явж байгаа юм шүү дээ. Мууч сайнч бүтсэн ч бүтээгүй ч өөрөөрөө байгаад шүү дээ. Бүтэхгүй ч гэсэн. Хүнд муухай харагдах ч гэсэн. Буруугаар ойлгохдох ч гэсэн. Чадахгүй баригдах ч гэсэн. Тий. Авяасгүйгээ баригдах ч гэсэн. Тий, давахгүйгээ мэдсэн ч гэсэн. Тий. Өөрөөр л бай. Тэр чинь амар чухал. Тэгээ энд одоо сэн гэдэг чинь амар гоё үг шүү. Энийг би одоо байн. Өөрөөр нөгөө драйв гэдэг би фильм дандаа ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэний чинь тэр фильмийн тэр дуун дотор дандаа тэгж байгаа шүү дээ. Амар гоё хэлж байгаа шүү дээ. Энэ гайхамшигтай фильм байхгүй юу? Би хичнээн ч үзсэн. Тэр үгнүүд нь айгүй гоё. Дандаа философи үгнүүд хэлж байгаа шүү дээ. Тэр диалог хоорондоо ярьж байгаа яриа үгнүүд гайхамшигтай байгаа шүү дээ. Тийм. Тэр драйв гэдэг фильмний үг байгаа шүү дээ, тийм үү? Бүч дуу байгаа шүү дээ, soundtrack тэрэнд тэгж хэлж байгаа шүү дээ. But you are still the same гэж шүү дээ. Гэхдээ чи яг
үргэлж яг байгаагаараа. Ямар ч нөхцөл уурсан үедээч тий баярлсан үедээч тий драйвинг тэр залуу бол still the same байгаа байхгүй. Хүүхний хараад нэг хөөр болоод нэг хаалга малган гологж өгөөл яа тий. Хүүхдээ чинь тэрчих юм тэр тийм байхгүй байх шүү дээ. Тий. Тэгээ сонь юм толгойд мэргэлдээл тий. Тэгснэ өөр нөгөө босс мос янз бүрийн босс мос янз бүрийн нөхцөл гаргах нэг тэр гэж игээд тэгэхгүй байгаа шүү дээ тий. Нэг том босс гар барих юм байна тийм үү. Би сая юм хийсэн гар бохир байгаа гэд гар барьдгүй шүү дээ. За би одоохон тэргээл ингэж өрөөл тэгэхгүй байгаа шүү дээ. Том босстай. Тийм тэр still the same хүн тэргээр явах чаас гайхамшигтай байгаа байхгүй юу. Тэгээд нөгөөх нь there is something inside you гэж аахгүй. Чи хоосон хүн бишээ гэж штэ. There is something inside you. Чи зүгээр нэг хүн биш. Чиний дотор тийм үү нэг сайхан юм байна. Нэг юм байна чамд. Нэг үнэт зүйл байна гэдэг ч хэлээд штэ. Нэг хүн итгэмээр, хайрламаар нэг юм чиний дотор байна гэдэг ч хэлээд штэ. Тийм. Гайхамшигтай тэр soundtrack юм бол. Тийм гой юмуд л жоо. Одоо ингээл Монголын одоо улс төрч гэдэг юм уу ямар зэрэг ингээл хүмүүстэй ингээл уулзаал ярихад ямар ч үед өөр өгдөг байхгүй. Ордон дотор уулзахаар хажуугаар өнгөрдөг ч юм уу, гар мөр ярьдаг ч юм уу, одоо яадаг юм уу? Тэгэж ч юм уу. Годомж таалахаар юу вэ молрооцлоо ч гэж. Хосны буултаар таалбар хаа орчих жоо. Би тийш явдаа. Хөдөө аял маялаар зугаалаар явж байгаа ч юм уу, өдөө ингэж явж байгаа тааралд. Нэг сонин. Сайн явж яана хөө. Тэргээл. Хаа орох нь вэ? 4-5 янзаар надтай харьцаж штэ. 4-5 тохиолдолд. Гэхдээ тэгэд аль нь тэгээ чи юм бэ? Тий. Тэгээд би тэр нөхрөөс ч алсуух ажил гарч байгаа хгүй юу? Хинэ? Чи надтай 4-5 удаа уулзаж ингэж ярилцаж явсан. Тэгээд яг тэдний яг аль нь яг чи жинхэнэ байсан бэ? Жинхнэрээ байсан бэ? Оргиороо байсан бэ? Тий. Тэгээд юм бол би мэдээд авч байгаа хгүй тийм гэдгийг. Тэр 5 янзаар үнтэй ярьж би одоо тэр 5 чи аль нь их юм бэ? Тий. Still the same биш шүү дээ. Still юу гэдэг every time different гэдэг юм уу юу гэдэг. Тий. Who knows? Maybe одоо юу гэх юм. Тий. Ямар ч үед чигээрэл байх хэрэгтэй шүү дээ. Сайд уучраа бараг хүндээ дуухаа болоод янз бүрийн найз нөхдөд тань хай болоод бүр гачи болдог гэсэн шүү дээ. Тий. Тийм балаа юм байхтай яа гэм бэ? Тий. Өөрөөр л байх хэрэгтэй шүү дээ. Стилээсээ. Тэгэхээр яг тэр хүмүүс юу? Дотор нь юу ч байхгүй хүмүүс байгаа байхгүй. Nothing inside. Тийм хүмүүс байгаа байхгүй. Тий. За асуулт 11 рүү оръё. За Drive гэж фильмийн цаад нэг гоё утга байгаа. Яг бол Drive гэдэг чинь цаагаараа өшөө бас нэг гоё дараагийн левелд төвшөнд нэг юм биднэрт хэлээд байгаа байхгүй. Тэр нь болохоор Drive гэдэг чинь яг одоо монголоор бас сэтгэл зүйн хувьд орчуулах юм бол нөгөө дурд ачаал яваад байгаа шүү. Тийм. Ер нь кино фильм бол ерөнхийдөө дандаа л нэг цүнхтэй доллароос л болоод байгаа шүү дээ. Тийм. Тэр яваад байгаа шүү. Тэрийг бас марцуулахгүй шүү. Одоо янз бүрийн мөнгөнд дуртай одоо юу гэдгийг тэр хүний тэр тийм үү theory Drive theory бол based on principle of organisms are born with certain psychological needs negative state энэ гэж байна. Тийм хоо сэтгэл зүйн асуудалтай тийм хүмүүс тийм үү сөрөг тийм одоо хүний сэтгэл зүйн байдлуудыг яаж гинөө tension тийм зангарсан ингэсэн тийм ингэсэн тачаатсан тийм одоо манай нэг нөхдөд эдэг штэ нэг гэж нөхдөд тэгээд тэгж штэ when needs are not satisfied гэж штэ тий тэр нь ингээд бэлэгдээгөө одоо яадаг нэг сонь нөхдөд биш штэ үргэлж нэг тийм нэг ингээд хандгуу цаддгуу нэг балаа юмтэй штэ зээч satisfying болдгоо тийм нөхдүүд бол ингэж амар драйвтай явдаг гэдгийг хэлж байгаа байхгүй. Амар гоё хэлж байгаа. 3 дахь том дараагийн 3 дахь левел драйв яг юу хэлж байна вэ? Манайс нэг утсаар явахтаа хэлдэг шүү дээ. Энэ хотын дондор тичнээн олон зам байгаа. Тэрний аливаар явахгаа бол би мэднэ. Би шийднэ. Ямар ч байсан танд би 5 минутын дараа баригдах газар аваачих чадна. 5 минутын дараа би таныг танихгүй шүү гэж байгаа шүү дээ. Тэр өөрөөр хэлбэл альва нэг хүмүүсийг
альва нэг нийгмийг, альва нэг арт түмнийг, сургуулийн хүүхдүүдийг, ангийнхаа хүүхдүүдийг, их сургуулийн оюутнуудыг хүн драйв болохдоо, удирдахдаа, авч явахдаа тийм байх хэрэгтэй байхгүй юу? Хүнийг авч явсан шиг авч явах хэрэгтэй байхгүй юу? Зорилгот нь авчиж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тийм чадвар хэрэгтэй байхгүй юу? За драйв чинь 3 дахь левелдээ, 3 дахь түвшиндээ бид нар тэрийг хэлж байна шүү дээ. Гайхамшигтай фильм байхгүй юу? Найдвартай очих газар чинь би хүргэж өгнө гэж байна шүү дээ. Тийм. Залуу хүнд, оюутан хүнд найдвартай сурах гэсэн, мэдлэгтэй болох гэсэн зорилго чинь би найдвартай хүргэж өгнө гэж байна шүү дээ. Ямар гоё хэлж байна вэ? За яг би өөрөө хэлсэн шүү. So when a need is satisfied, drive is reduced, and the organism returns to a state of home state and relaxation. Тийм одоо нэг satisfying гэхээр яхаа юм болдог гэж байна шүү дээ. За тэр ч яах. Уран зохиол чинь урлагийн гой салбар шүү дээ. Уран зохиол урлагийн салбар биш гэдэг. Жинхэнэ урлагийн салбар. Тэнд ямар гоё үгийг биднээс гэж ойг хаар өөрчлөлт соён гэвэл жинхэнэ урлагийн хүмүүс хайж байна. Манайд бол дандаа философи гэдэг шүү дээ. Философиор маань гэж байна шүү дээ. Юу нэг өнцгөл өөрөө философоос философч болохоор ингэ хөтөө байсан ч гэсэн яг тэр сэдвэр нь яг тэр хүний авторынхаа байгаа болдгоо. Философч жоохон айгу баримтал. Литературлуу би яагаад ингэ над тийшээ орбаад цухтагаад байдаг вэ? Философик гоёор амьдралаар гоё илэрхийлж ярьж байгаа. Философи уран зохиол хоёрыг дандаа дунд явуулдаг байхгүй юу? Одоо Азийн эмэгтэй зохиолчид маш их гарч ирсэн. Бонгос эмэгтэй зохиолчид маш их гарч ирсэн. Яг барууны орнууд тэгж эмэгтэй зохиолчид. Тэгээд уран зохиол ер нь эмэгтэйлэг юм байна гэдгийг би ойлгох. Тэгээд эмэгтэй зохиолчдын романыг авчуулаад үлссэн чинь тэгэхээр одоо бол 3 эмэгтэй зохиолчийн за энэ нь болохоор Сөүл хотын үл ойлгох хөтөр шиг. Бэсваг эмэгтэй зохиолч юм гэсэн юм шиг. За энэ болохоор Бан гэдэг эмэгтэй хүнсэн зохиол. Энэ дэдүүд эмэгтэй нэлээд ахнууд маш их номууд гэсэн. Энэ болохоор Японы Саяко Мурака гэх сүүлийн үед гарч ирж байгаа. Японы баяр ёслол тийм масктай. За ингээд асуулт 12 дахиад жижиг рүү ороо. За энд би яг нэлээд тийм тайлбарыг оруулахгүй болохгүй байсан. Манай яг бол тэн дээр нөгөө хин чин artificial intelligence гэдэг том сэдвээр дахиад орчихлоо задагч. Тий. Ер нь ном болол ерөөсөө маш комплекс ном. Тий. Дахиад уншихад дахиад юм мэдэж авал дахиад яагаад. Энэ чинь нөгөө классик ном одоо нөгөө юу гэдэг чтэй. Англиар одоо юу гэдэг чтэй. Canon багхгүй юу? Canon ном багхгүй юу? Философийн canon. Тий. Одоо үргэлж уншигч идэг, үргэлж хүчинтэй байдаг философийн номнуудыг чинь canon гэж нэрлэдэг шүү дээ. За гаднаас авсан мэдээллийг боловсруулах чадвар. Одоо өөрөлд тухайн тэр хүний чадвар. Тий. Тий нөгөө less than nothing good тийм үү. Өөрөлд бид нар гаднаас авсан мэдээллийг боловсруулах чадварт юу орох өчнөө юм орж байгаа байхгүй юу. Тий. Энэ бүгд бидэрт байж ээж бид гаднаас авсан мэдээллийг ойлгох юм уу? Ойлгох төвшөнд очино. Тэгээ нөгөө мэдрэмж, анхаарамж, юмд төлөвлөх, төвлөрөх, санамж, сурах чадвар, биднийг асуудлах, шийдэх чадвар, өөрийнхөө асуудал креатив байх, юм шинийг зохиох чадвар, төлөвлөх, төсөөлөх, аргументлах, хүний өөрийн хүсэл, тэгэл хүний өөрийн үнэмшил тийм үү? Тэгэл янз бүрийн эмоорол бидний нөгөө сэтгэл зүйн янз бүрийн хөдөлгөөд энэ бүгдээрээ нийлжээж гаднаас орж ирсэн ямар нэг мэдээлэл унссандаа, сонссондоо, харсандаа яах нь вэ? Яг мэдээлэл болгож боловсруулж чадах чадвар. Тийм, мэдээлэл болгох чадвар. Тэрнээс тэгж чадахгүй бол тэр бүх тэр өгөгдлөөрөө нөгөө дата гэдгээрээ түүхий мэдээлэл биш төвшөндөл үлдэнэ гэсэн үг шүү дээ. А мэдээллийг ямар хүн хүлээж авах чадвартай гэвэл мэдлэгтэй хүн хүлээж авах чадвартай. Өөрөөр энэ бүгдийг эзэмшсэн үл мэдээллийг хүлээж аваад. Үгүй бол тэр хүнд мэдээлэл биш, информашн биш. Зүгээр дата. Тэрийг одоо бас марцчихлахгүй шүү дээ. Маш гоё одоо хин чин тэгээ жижигсэн тэгээ нэг асуудлуудыг гаргаж ирэхээр нөгөө төлөв асуудлаараа явуулах шүү. Тэгээд яг орчин үед манай тэр artificial intelligence, neuroscience, тарих судлал бодлол тэрлүү нэлээд орж ирсэн. Тий одоо жишээлбэл чи хинбэ, өөрөө гэж хинбэ гэдэг одоо сүүлийн үед тарих судлаачид янз бүрийн маягаар хэмжиж бидний тархин дотор юу эргэлдээд байгаа, яагаад байгаа, тийм үү, яаж бодоод байгаа, тиймэрхүү юмнууд бас нэг мэдэх гэсэн юм байгаа шүү дээ судалгаанууд. Тэгээд мэдээж энэ чи хаач байна. Бүрэн төгс мэдэх өстой болоог. За тэгээ яг мэдээж философийн сэдв чинь unconsciousness ухаангүй үрлээс ямар хүн үгийн ухаангүй үйлдэлийг ямар ярихгүй биш. Философи тэр чигээр хүний ухаангүй үйлдэлүүдийг ярина шүү дээ. Өөрөөр хүн нэгэн л ухаангүй, нэгэн л тэнэг учраас философи байхаас өөр аргагүй байхгүй юу.
Бүгдээрээ төгс, бүгдээрээ айхтар байсан бол философтод яах юм? Тий. Аль болох зөвхөн тийм үү? Хүн л одоо тэнэгдэх шаардлагатай байна шүү дээ. Тий. За тэгээ яг хүний одоо ухаангүй болоод юундаас болдгоо тийм үү? Бидний одоо бид автоматар өөрийн мэдлэгөө хийчихдэг гэдгийг л хэлээд байгаа шүү дээ. Unconsciously. Өөрөө ухаангүйгээр хийчихсэн. Өөрөө тэрийгээс тухайн үедээ ухаараагүй. Тэгээ тэр бүх үйлдэл хэлээд байгаа шүү, тийм үү? Introspection тэрийг тэр үедээ амьдж одоо гинт толгойд нэг юм ороод ирэх, гинт нэг юм бодоод ирэх, эсвэл гинт нэг санамжинд нэг юм ороод ирэх, гинт одоо янз бүрийн сонирхол төвлөх юм уу, янз бүрийн юм төлөв үзээ. Бид тэр өөрийн ухаангүй тиймнүүд аявих болдог. Тэгээ тэрий чинь нэг ойлгодгүй хүмүүс цаанаасаа ч гэдэг юм уу, би ер нь нэг юм шиг байд. Би ячин болчлоо гэх гачин юм байгаа байхгүй. Ерөөсө хүн тархич чинь тийм байхгүй. Тэр тухайн хүний онцлог биш байхгүй. Ерөөсө хүн ерөөсө ийм байхгүй. Энэ чинь хүний л онцлог байхгүй. Хүний толгойд гачин юм эргэлддэг. Тий. Боловсролтой майндтай болоод гэх юм тэрийг ойлгоод явчих байхгүй. Тэгээс бол цааны толгойд өчнөө эргэлдэн. Юу нь мэддэхгүй. Мэдээж байгаа юм шиг мэдэхгүй байгаа юм шиг. Тэгээ зарим хүмүүс тэгж би л ийм юм шиг байна. Тэгээ зарим хүмүүс бүр тэгж би ийм онцгой юм шиг байна бусдаас. Миний толгойд ингэж эргэлдээд идэв. Тэр идэгээд байгаа байхгүй. Наад чинь тэр хүн төрлөختөн судлаад хариуг нь хэдэн зуун жилийн өмнө гаргачихсан гэдэг агчил. Би ийм онцгой юм шиг байна. За ухаан нь олдох юу? Тий одоо тэгэл нэг гомдох, хөрөвдөх, хорсох, үзий ядах, итгэх, айх, хардах, итгэх гэдэг чинь нэг ухаан алдах дээр явж байгааз. Тий. За нөгөө хардах, хилэгнэх, сониучлах, ичих, гэмших, дургутах, зовох. Тэр дургутах гэж гоё үг шүү дээ болно бол. Тий. Гэхдээ манайхан огих гэд орчуулад байдаг. Тэр хиний Сартрийн дургутах гэсэн номыг огих гэж орчуулсан байгаа чинь. Яасан ч их огидгийн. Тий. Дургутах чинь нөгөө сэтгэлийн үйлдэл дараа нь яг огих гэдэг чинь тийм үү биений бодигийн үйлдэл байхгүй юу. Тий огсноороо илэрхийлж штэ дургуцснаа. Тий тэрээс одоо би дургутаад гэдэг хэлээд ах чинь хүн ойлгохгүй штэ. Тэгэхээр бүр гээд агад бөөлчгөр чинь нөгөө чинь дургуцсан байна гэх юм штэ. Тий тиймэрхүү юмуд явж байгаа шүү. За тэгээд хүн чинь нөгөө солиорол тэнэгтэй тэгэхээр вампир, зомби, alien, replicant, чөтгөр шулан гээд одоо нөгөө айцтай аймхаа хөрхи эндээ асуудалтай нөгөө хүний нийгэм, хүний онцлог чинь яаж яана өөрөө ийм сонь юм зохиож байгаа байхгүй. Толгойд нь гач юм эргэлдээд. Тий. Хүсэн босоод ирдэг юм байлээ. Босоод ирвэл яана гээл вампирыг зохиож байгаа байхгүй. Ойр орчны янз бүрийн хүмүүс нь яачих юм бол юуны оршуулгын газар ойр байх юм бол авсмаас нь гоогод хүн гараад ирдэг гэсэн тэр гач юм байл. Өөрөө зохиогоол. Тийм учраас их сайн шороогоор дараарай ч гэдэг юм одоо юу гэдэг юм. Эсвэл одоо бүр ном болгочихоо гэхгүй цаадах чинь тэгээ очиж ном болохыг хараад л заашгүй. Тэгвэл босоод ирэх юм билүү. Тийм учраас вампир, зомби гэдэг чинь нөгөө өгсөн хүн босоод ирэх юм магадгүй. Тэр өгсөн хүнтэй ямар нэгэн өртөө ч юм уу тэр үнтэй ямар нэг асуудалтай хүн байгаа байхгүй. Тэгээд байн айгаад байгаа байхгүй. Нөгөө залгич босч ирээд надаас ороо авчих юм биш байгаа. Шүн ингээд сони юм дуу сонсогдоод шүн унцаад хаалгад ураад идэг. Сүнс нь ороод ирсэн юм уу? Тэргээл ингэж байгаа шүү дээ. Тэр сүнс хардаг хүмүүс чинь нэг асуудалтай л хөтөд байгаа шүү дээ. Тэг чи хэнийг сүнсийг харсан гэж би асуудаг байхгүй юу? Тэрнийг наа чи тэгвэл тэрдээ л асуудалтай байдаг гэж яана гэж байгаа юм чи. Тийм учраас сүнс харсан гэхээр хэнийг харсан гэж асууж байгаарэ. Тийм. За репликант энэ төр бол яхаа биологийн мэд чинь сонь сариадстай нэг Холливуудын хямдхан фильмүүд байдаг шүү дээ. Тэгж яана гэж нэг айлгаал тэгэл дууссан. Нэг лаврторт гинтнийх гэж хүн шиг царайтай ч юм шиг дөрвөлтэй ч юм шиг тэгснэ босоод чирж байгаа шиг. Өсөөл толгой болгож ажиллах шиг нэг тийм сонь биетүүд байдаг шүү дээ. Бид чинь бас л айдас байхгүй юу? Одоо шинжилгаанаас айсан ч гэдэг юм юунаас айсан байдаг. За чөтгөр шулан бол гэх монголчуудаа нөгөө чөтгөртэй газар энэ төр гэл. Тэгэл тэр өөрийн хорлог эндэн л чөтгөргүүлээд ах юм билүү. Тий. Ич юм одоо юу гэх юм. Тий. Тэгээ шулан болцсон ч гэх шиг. Тийм сонь нэмэр л. Тэр ч дандаа л айцтай хүмүүсийн зохион бүтээлүүд. За энэ өстой гайхамшигтай фильм. Тий. За энэ бол одоо бидний нөгөө явсаар байгаад нөгөө энэ айцтай хүн, нөгөө хөрхий бүтлгүүн хүн чинь ерөөсөө яагаад хүн ийм айцтай юм? Яагаад хүн ийм их асуудалтай юм? Яагаад 3 удаа том өнгөрөөд 3 удаа ялагдчих вэ? Тэр хүн эцсийн эцэст хүн утгагүй гэдгийг чинь энэ фильмээр гаруулж байгаа байхгүй юу? Яагаад хүн утгагүй вэ гэдэг чинь энэ фильмд яг харуулж байгаа. Энэ гайхамшигтай фильм шүү. Бас 2 3 левел төвшөнд ойлгох хэрэгтэй. Ганцхан доод төвшөнд биш. Амар чам мон гардаг те тэр биш. Тий. Ста мохай тэр гэдэг ч юм уу юу гэдэг. Өөрөөр хэлбэл Grey гэдэг фильм бол хүн гэдэг ямар утгагүй юмтан бэ
Ямар утгагүй юм бэ? Хөөрхөн амт. Зайлуул. Хүн гэдэг зайлуул ахгүй. Гэхдээ эдрийг хараа хөөрхөн амт тий. Тэр өмссөн хувцас, мовцас инээ тэрний цаана чон ямар вэ? Нэг хувцсан шаардлагагүй шүү дээ. Тэр төрхтөө хувцастайгаа төрчих юм чи. Шууд брэнд хувцастай төрж шүү дээ чон төрхтөө. Тий. Ямар ч асуудалгүй хуурамч биш. Шууд ориг хувцастай төрж шүү дээ. Тий. Хүн өгтөл муутахгүй дандаа шинжлэгддэг. Тэгэл тэр эдний чинь тэгэл ам амыг хараа шүдийг гаргах юм л жижигээс үн шүд байгаа. Чомны шүд ямар гоё. Хап гэж хазаал. Эднэр хөөрхөн амттай. Үгүй энэ арчаагүй. Тэг өөрөөр хэлбэл энэ фильм хүн ийм арчаагүй гэдгийг харуулж байгаа байхгүй. Хөөрхөн амттай. Зайлуул. Тий. Ямар ч байх дээр хөл мөлөө боожчихсон алах гэж гисгэж байгаа. Хөл нөцгөн ч явж чадахгүй байгаа шүү дээ. Чон гуталтайгаа төрчихөж байгаа шүү дээ. Асуудалгүй. Энэ гачинг нэг гутал мутал авчихсан бүүз гэсэн нэг зон гутал авцсан. Ажин өмөц хувц өмсч гисэн. Дараал. Юу чгүй төрсөн. Юу чгүй. Тэгээд тэрэн дээрээ бүр 7 хоног. За энэ фильмдэр маш гоё диалогууд явагддаг. Ярилцлагууд. Зүгээр эхнээсээ дуустал философи шүү энэ фильм. Тийм. Гайхамшигтай. Диаз гэж тэр нэг фильмдэр яг одоо энэ нэг тэр фильмдэр нэг уурлаар нэг утга бариад гэдэг нэг залуу байдаг шүү дээ. Тэр чи яг үнийг хэлж байгаа байхгүй. You fucking guys with your rules or orders you bullshit. Тий. Where are we? Бид нар хаана байна уу? Тийм үү? Look around. Тойроод хараач бид нар хаана байна уу? Тий. Юуг нэг том юм яриад байгаа. Тий. Бурхан аврамч шиг. Хойноос онгоц ирж бидрийг аврамч шиг. Бити балаа юм ирээд ирээд. Тий. Бид нар look around. Өөрөөр home of wolves. Чомны нутагт ирсэн байгаа байхгүй нөхдөөч. Чомны нутагт ирсэн. Тэгээ нөгөө чомнооч нутгаасаа явуу гэдэг шүү дээ. Эндээс явна уу? Яваач. Явал да. Тийм нөгөө хятадын хуйдаа гэдэг үг чинь гэрлэгөө яваач гэсэн үг юм лээ шүү дээ. Тэгээ монголчууд нөгөө нэг хуйдаа гэдээ бидрийг ингэж хэлсэн байлээ л дээ. Тийм бити ингэж манай цагаан юмыг даваад ороод ирээ. Хуйдаа. Тийм говь цэлрүүгээ яваач гэсэн юм лээ. Тэгэхээр бид нөгөө хуйдаа гэдэг хужаа утгачихсан юм байлээ. Тийм жинхэнээр бол бид нар ч хужаа нар билээ шүү дээ. Хөгцсөн. Тэр эдгээр чи хужаа нар байхгүй юу? Тийм. Чонууд ёо. Манай эндээс ёо. Яг гэж нааш ирсэн. Юугаа хийж ирсэн? Гэтэ харьж. Өрн байхгүй. Тэрээс одоо чон одоо муухай, зэрлэг, хүн идж байгаа, хүнээс цус гарч тэдний харьцах хэрэгслэн тэр дайрхал юм чи. Шүдэрээ ойлгуулдаг. Тий. Хүн хөлөөрөө мал хөлөөрөө гэдэг шиг чон шүдэрээ ойлгуулдаг. Соёогоор ойлгуулдаг. Тий. Тэгэхээр манайхан чинь нэг чоныг ойлгохын тулд алсныхаа дараа соёог нь аваад зүгчтэй юм байлээ шүү дээ. Соёог ойлгохгүй байгаа юм шиг лээ соёогоор. Тий. Тэгээд Отве гэдэг одоо нөгөө киноны гол дүр нөгөө Лиам Нилсэн гэдэг лөө те энэ кино гол дүр чинь Show me something real I need now not later now гэдэг ингээд энэ бол яг нөгөө тэнгэр рүү хараад нөгөө God гэдэг рүүгээ хараад хөөрхий гуйж байгаа байхгүй. Одоо тэнд нөгөө Шишикийн нөгөө big азар чинь гарч ирж байгаа байхгүй. Нөгөө God чинь гарч ирж байгаа байхгүй. God руу хараад орлоод байгаа шүү дээ. Туслаач. Чи нэг удаа хүнд бууж ирж тусалсан билүү? Тэгэхээр яа хүн гэдэг чинь ийм арчаагүй учраас тийм үү? Тусламж үргэлж хэрэгтэй учраас God гэж юмыг бүтээсэн байгаа байхгүй. Тэгээ тэрнээс өөрхий гуйсаар байгаатай л эдгэрч үхэж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө I believe in God, but not trust гэдэг чинь яг энд гарч ирж байгаа байхгүй. God бол is trust л байна. Тэр дотор чинь trust болсон нөхдөд яваад байгаа шүү дээ. God мод гэл. Солиорол. Тэрэнд яас хэлж байгаа шүү дээ. Fuck гэж байгаа шүү дээ. God fuck гэж байгаа шүү дээ. Look around гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүний нутагт очсон нөхдөд байхгүй юу? Чоны нутагт ирсэн, чон нутгаасаа хөөж байгаа. Тэгэхээр өөрөөр хүн гэдэг чинь ийм балаа байхгүй юу? Бид нар чинь 200 мянган жилийн өмнө
ойролцоогоор Африкт анх үүслээ шүү дээ. Яг одоо хүн гэдэг. Яг тэрнээс өмнө бид нөгөө Homo erectus Homo гэдэг бол яг үүссэн л да. Тэгээ яг хүн чанар маань үүссэн. Тэр үед бид нар чинь биднийг үүсгэхээс өмнө чинь хэдэн зуун мянган жилийн өмнө үүссэн байсан байхгүй. Энэ бүх амьтууд чинь бидраас өмнө аль хэдийн үүсчихсэн. Энэ дутгуудаа бүгдээрээ хуугаад авцсан байсан байхгүй юу? Тий. Одоо энэ Монголд байгаа энэ чонууд чинь бидраас өмнө үүссэн. Энэ Монголын нутаг чинь тэдний нутаг байсан байхгүй юу? Бид нар сүүлд үрж ирчихгээл ингээд байгаа байхгүй юу? Төрсөн нутаг минь чиг шиг солиорол. Тэр чинь чоны нутаг шүү дээ. Тий. Энд байгаа тэр чон, янзаг, баавга одоо юу байдгийг, мазаала юу байдгийг, элвэс, шилүүс юу байдгийг, гөрөөс, янзаг юу байдгийг тэдний нутаг байхгүй юу? Энэ Монголын нутаг чинь. Юусе дэлхийд чинь амьтдын нутаг байхгүй. Шууд одоо юу байдгийг. Хүн сүүлд бий олцоод нутгийг ингээд эзэлчихсэн. Тэгвэл хүнийг нээгэх айхтард бодох хэрэггүй гэдэг шүү дээ. Зигмунд Фройд. Тэнэг шүү гэдэг шүү дээ. Lesser nothing гэж шүү гэдэг шүү дээ. За асуулт 17 руу оръё. За ингээд одоо яаж вэ? Одоо ингээд бид нар хөөрхийн нэг тэнэг хүн рүү орж ирж байгаа байхгүй юу? За яг хүнийг бол ерөөдөө субъект гэдэг. Тийм. За одоо яах вэ? Хүнд яах вэ? 3 асуудал одоо ярьж байна. Нөгөө тэнэг чон иддэг. Тийм. Цустай юутай эдийн сорчдаг. Нөгөө тэнэг хүн. Амьтны нутгийг эзэлчихэд амьтныг алгаад идэг. Тэгээ сүүлдээ өөрснөө алдаг. Одоо анх ном сум чинь ан хийж амьтаа алах гэж хийж байгаа шүү дээ. Тэг чи одоо дараа нь яасан? Ном сумаар хүн очиж алдчихж байгаа шүү дээ. Тэгээ дараа нь дэлхийг эзэлсэн гэдэг өнгөрөөд байгаа шүү дээ. Тийм. Тийм одоо сайн тийм тэнэг юм байж болохгүй шүү дээ. Хүн утгагүй байгаа үз. За тэгэхээр бид нарт яах вэ? Хүн шиг хүн болохын тулд юу хэрэгтэй? Хамгийн түрүүнд сэтгэл зүйн асуудал. Энийгээ засаж янзлах хэрэгтэй. Энэ тэнэглэлүүдээ, энэ худлаа айдсуудаа, энэ балаа айдсуудаа. Хоёрт нь бидэрт юу хэрэгтэй? Хүмүүжил хэрэгтэй. Тэгтэл энэ маш хэцүү хүмүүжил. Нийгмийн хүмүүжил. Гэрч доторх хүмүүжил биш. Гадагшаа гараад. Монголын нийгэмд, Солонгосын нийгэмд, Японы нийгэмд, Германы нийгэмд, Америкийн нийгэмд. Тэр нийгэм дотор өөрийгөө авч явах тэр хүмүүжил. Тэгээ чадахгүй тэдэрт гомдоод уурлаад хүрээд ирж байгаа шүү дээ. Ямар тэдэрт ямар зориулсан биш. Тий. Ямар Америкууд монголчуудад ямар зориулсан юм бэ өөрийнхөө нийгмийг? Солонгосууд монголчуудад зориулсан юм өөрийнхөө нийгмийг? Тий. Ирж ирээд ажиллаад амьдраад явбал үгүй бол уучлаарай. Тий. Германууд ч гэсэн тэгж л хандж байгаа ш надад. Чи юмаа сураад мэдээд явбал сайн байд. Чадахгүй бол гэртээ хайр. Ихэнх гэртээ харсан шүү дээ. Одоо надтай ичнэрээр шотж ирсэн. Мэдэн шүү дээ. Хин буцаад ирцнийг. Чадахгүй. Солиороод германууд урлал тэнхтэд юм уу нацистууд юм уу германууд хүйтэн юу ч гэдэг. Тэрэнд ямар хамаатай юм. Германууд ямар байх. Сургасан юмар сураад гэртээ хариул. Тэг барав. Гоё юм шүү Монгол. Тэгвэл барав. Тэгээ боловсрол хэрэгтэй байхгүй бид. Тэгэхээр бид нар боловсролгүй хүмүүжлэхгүй учраас хаач сайн байж чадахгүй. Тэр орон болгонд хөөрхий учраа олох гэж дуурайж ингэсээр байгаа тэгэл гэртээ ирж байгаа шүү дээ. Тэгэл онгоцны болдор усаад өстой их орны минь агаар магаар энэ гэл нутаг минь энэ гэл. Тийм. Тэгэл ирээл хөөрхий нэг буузаа байдэл сүдэ цагаа уугаал хөлсөнд гараал. Тэгэл одоо яадаг чи нойрн хүрээл тэгснэ утсан дуурал тэгэл гараа явчихна үстэй. За тэгээд объект гэж юу вэ? Өөрөөр биднэрт субъект маань энэ маань бидний психологи хүмүүжил боловсруулмаар бол одоо биднийг хүн болгох хэрэгтэй. Одоо бид нар яг хүн болчиход цаашгаа яг гадаад ертөнцтэйгээ харьцна. Нөгөө объект. Тэгэхэд бид нар ч юу хэрэгтэй вэ? Нөгөө төсөөлөх янз бүрийн чадварууд. Тэр имийг зөв таних, тэр символыг олох. Символ гэдэг чинь таних тэмдэг. Тийм. Одоо энэ Азийн орнуудаар явж ирсэн хүмүүс бол маш сайн мэдж байгаа. Тэмдгийн бүх таних тэмдгүүд айгүй сонин символуудтай. Тэр символын цаана нэг юм хэлээд байгаа байхгүй. Бид символыг харж хаад appearance-таад байгаа байхгүй. Тэрний чинь цаана маш их утга агуулга явж байгаа байхгүй. Тийм. Савхаар хоол идэх нэг хоёр модаар савхаар хоол. Тэрний чинь цаана маш их утга агуулга явж байна шүү дээ. Янз бүрийн хувцснууд өмсдөг. Ачаа хувцснууд өмсөн. Тэр цаана айгүй утга агуулгууд яваад байгаа байхгүй. Бид зүгээр харчаад хэлж болохгүй байхгүй. За бодит байдал реал. Өөрөөр бид нар одоо хүн болсныхаа дараа бид нар тийм үү? Тэр хүн болсныхаа дараа бид нар одоо бодит байдлыг тань.
Тэгвэл цагт бид нар бодит байдлыг хизээш тангахгүй. Дандаа эндүрч андуураад тэгэл барагцаалаад алдахаараа ягаад алдчихв гэж ламаас очиж асуугаал. Мэдхгүй айгаад ахаараа бас очиж ламаас очиж баталгаажуулж аваал. Гайгүй үз. Тийм. За хэлчихлээ. За гайгүй. Тэгээ яваад гэж байгаа шүү дээ. Алдчихаараа ягаад алдчихв? Тэгээд алдсан. Тийм биш шүү дээ. Тэг өөрөө бол ямар ч асуудалгүй. Тэмтэл ам л над хэлээд шүү дээ. Чадахгүй байгаа. Шалтгаануудыг нь объектуудын. За асуулт 18-оор. За хүн төрлөختөн бол яг тийм учраас яг энэ хүн төрлөختөн энэ хүний чинь ийм бүтэхгүй энэ тэнэг нөхдүүдийн чинь хүн шиг хүн болгож хүний нийгмийг бүтээж инх тайван амьдэрч нэгээ буудаад алчихгүй нэгээ нумсмаар хараад алчихгүй шиг тийм үү шунаад дээрэндээд хулгайлаад нэгээ бүтэхгүй тийм хүн болгочихгүй тул яаж яана хүн төрлөختөн чинь янз бүрийн юм зохиож штэ айхтар хүмүүс тэр энэ ихт хятад грекэд Европт философи гэдэг юм зохиож ирж штэ нөгөө ёс суртахуун ёс зүй, танин мэдхүү. Урлаг гэдгийг зохиож гэлж шүү дээ. Таашаал авах, мэдрэмж нь хөгжих, хүмүүжих, сэтгэл зүй, имоорлон зөв хөгжих. Урлаг бол тэр чигээрээ имоорох шүү дээ. Зөв имоорох, зөв үед уйлах, зөв үед баярлах, зөв үед үзий ядах, зөв үед хайрлах. Шашин, religion чи юу? Бидний нөгөө өөхөх хэд тайлбар гэж байгаа шүү дээ. Яагаад өгч байгаа тайлбаргүй шүү дээ. Яагаад өвчин тусч байгаа тайлбаргүй шүү дээ. Яагаад азгуудж байгаа тайлбаргүй. Яагаад амьдрал ийм утгагүй юм бэ гэдэгт шашин тайлбарх хэрэгтэй. Тэс бүх юм мэдэж мэдэм хэрдэг эмчилдэг газар биш шүү дээ. Тэгэхээр манай одоо гандан чинь эмнэлэгтэй өрсөлдөд дээ шүү дээ. Шинжлэх ухаан. Зөв тань мэдэх. Тэр танин мэдсэнийг амьдралдаа хэрэгжүүлж амьдрал бас сайжрах. Амьтан төвшөнтэй байгаад байгаа биш. Тийм учраас шинжлэх ухаан өгсөн учраас бид нар одоо компьютертай, гар утастай бүх энэ техникүүдийг эдлээ сууж шүү дээ. Шинжлэх ухааны бүтээл. Техник технологи. Энэ чинь бидэрт хэрэгтэй байхгүй. Тэгжээж бид нар яг хуучин боогдмол, баригдмал ертөнцөөсөө яг гарах боломжтой бол. Тэгж гарахын тулд бид нар философи, урлаг, шашин, шинжлэх ухааныг бүтээсэн байж шүү дээ. Ухар сүсгээс салахын тулд. Буруу ойлголтоос салахын тулд. Буруу төсөөллөөс салахын тулд. За асуулт 19 рүү орж ирээ. За ингэж яаж вэ? Нөгөө субъект чинь өөрөө ингэж учраас ийм их юмыг мэдэж чадаж, ийм их чадвартай болохын тулд хүн чи яах вэ? Асар их хичээл зүтгэх хэрэг гарч байгаа байхгүй. За тэгэл одоо гэр орныхнаасаа хол байх, олон сараар гэр орноосоо хол явах, олон жилээр гэр орноосоо найз нөхдөсөө хол явж яах вэ? Энэ бүгд юмыг сурна шүү дээ. Би хэлээд байгаа шүү дээ. Англи хэлээ юм уу, герман хэлээ, гадаад хэлийг яг урмаан уншдаг төвшин та нар яг жинхэнэ сурыг бол 10 жил хэрэгтэй гэж би хэлээд байгаа шүү дээ. За тэгээ энэ 10 жилдээ илүү дутуу ээж аав, найз нөхөд гэр ороо юу гэд тэрнтэйгээ битээ зурлаад байгаарай гэж хэлж байгаа шүү дээ. 10 жил. Уг бол тэгэл үгүй шүү. Одоо нэг би англи хэлээр ярьдаг, би герман хэлээр ярьдаг, би япон хэлээр ярьдаг гэх ёстой хэрэггүй. Дугаал ясан тэр. 10 жил. За тэгэхээр ерөнхийдөө what do you want гэдэг чинь асуулт гарч ирж байгаа юм. Эцэс чи юу хүсэж байгаа? Тэгээ not what do you want but what others want. Нөгөө талаас хүмүүс чамаас бас юу хүсэж байгаа? Чи өөрөө нэг юм хүсэж. Хүмүүс чамаас хүсэж. Бусад чамаас хүсэж байгаа. Би субъектийн асуудлууд гарч ирж байгаа юм. Тэгэхээр би өөрийнхөө хүслийг биелэх хүн болох уу? Бусдын хүслийг биелэх хүн болох юм уу? Тэд намайг хэрхэн хараад байна уу? Намайг ямар гэж хараад байна уу? Тий. Гарын дор зөөлхөн, чих зөөлөнтэй өгнөөс гардгүй юм гэж харж байна уу? Зүрүүд, солиотой өөрийнхөөрөө энэ одоо нэг олигтой хүн болохгүй. Тэгж хараад байна уу? Эсвэл ашигтай гэж хараад байна уу? За нэг хөгшөрөхөд хөл хучих. Үртэй ачтай боллоо ч гэдэг юм. Хөлөөл очуулах нь шүү дээ. Тий. Эсвэл одоо хажууд суугаад цай чанаад цагаа уугаад оож явах хүнтэй боллоо ч гэдэг юм. Тий. Эсвэл нөхөр сүдэр гэдэг. Томхон сүдэртэй болчлоо. Халуун наранд яах нь сүдэр болгож хэрэглэх юм уу? Дээр нийлүүлэн ч гэх шиг. Тэгэхээр бусад намайг яаж хараад байна уу? А би өөрөө ямар байна уу? Юу хүсэж байна уу? What am I for others? Эцэст би бусдад хий юм. Охин
хүүн, нөхөр нь, эхнэр нь, хамаатан, найз нь, туслагч нь, дэмжигч нь эсвэл үргэлж авдаг, хохироодог, гэмтээдэг, гутаадаг, ичээдэг. Бүр дургуутан юм уу? Ингээл хүний асуудал руу орчиж байгаа. Нөгөө тэнэх хүн, нөгөө утгагүй хүн, нөгөө арчаагүй хүн. Тэр л орчиж байгаа. За 20 дахь руу ороод ирэхээр одоо бид нар хүн гэдэг ерөнхий явж болохгүй. Эрэгтэй эмэгтэй рүү орж ирж шүү дээ. Тийм. Одоо энэ хүмүүсийн өмнөөс ярьдаг хүмүүс айгүйх болцсон байл шүү дээ. Хүмүүс тэгж байна. Гэхдээ чи хүмүүсийг яаж бидж байгаа? Хүмүүс дургу байна. Хүмүүс хүлээж авахгүй. Чи хүмүүс дээр хэдэн хүн хэлээд байгаа? 10 хүн хэлж байгаа юм уу? 100 хүн хэлж байгаа юм уу? 1000 хүн хэлж байгаа юм уу? Хүмүүс хэлгээд байгаа байхгүй. Гадуур хүмүүс төлөвлөсөн хүмүүс их байна. Та нар одоо ярьж байгаа л тийм үү? Хүмүүс тэгж илдэг бол асуух хэрэгтэй. Хэдэн ширхэг хүмүүс гэж. Хаа байна тэр хүмүүс чинь? Тий, хаа байна? Тий. Нэг хүмүүс гэл нэг тэндэг хүмүүс байна. Тий. Нэг компьютер юу гэдэг нэг юмруу нэг хийчихдэг юм чи. Үйл манан гэж юу гэдэг нэрлэдэг лээ. Баахан юмнууд хийчихдэг юм чи юу гэдэг лээ. Баахан датануудаа нэг хийчихдэг юм чи юу гэдэг лээ. Cloud тий. Тий. Хүмүүсийн нэг cloud ах юм шиг шүү дээ. Хүмүүс гэдэг cloud. Тэр тэгчих. Мэдхгүй болоо. Би асуулах тэр хүмүүс чи хаа байна гэдэг. Хүмүүс төлөвлөдөг хүмүүсээс. За эрэгтэй эмэгтэй рүү бид нар одоо орж байна. Нөгөө субъектаа одоо хоёр хуваана. Тийм бид нар хүмүүс эсвэл хүн гэж яриад байж болохгүй. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн. Эрэгтэй хүний биолог. Эрэгтэй хүний социал, хүнтэй хамтрах, эвлэрэх. Эрэгтэй эмэгтэй хүний culture, соёл. Энэ ялгана. Хүн гэдгээр яваад ичлахгүй. Субъект гэдгээр яваад ичлахгүй. Эрэгтэй хүний төсөөлөл өөрхөн амт юу төсөөлж явдаг бол яаж төсөөлдөг юм бол тий эмэгтэй хүний төсөөлөл. За эмэгтэй төсөөлөл чи амархан. Тий цүнхээ онгоолгоод одоо харчих واخ. Тий. За символ тий ялгарах тэмдэг юугаараа эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгардаг. Тий эрэгтэй хүнд нэг мөнгө одоо эрэгтэй эмэгтэй хүнд эмэгтэй хүн бол одоо яадаг илүү дутуу одоо юмуд байна шүү дээ. Ялгарах. Эмэг мэмэг одоо юу байдаг. Тэгтээ сүүлийн үед одоо бас эмэг зүүдэг эрэгтэй хүмүүс гараад ирчлээ. Тий. За тэгэл одоо яадаг. За хумсны удаг. За тэргээр ялгарч байгаа баха. Тий. За одоо юу байдгийг тэгэл хэрдэлж хэрглэж байгаа хоол унд хүсэл мөрөөдөл. Тий. Янз бүрийн юм байна шүү дээ. Энд маш их ялгаа байгаа шүү дээ. За реалити бодит байдлыг хэрхэн тусгаж авч байгаа. Тий. Эмэгтэй хүн нөгөө нэг бодит байдлыг сайн тусгаж авдаг. Эрэгтэй хүн бол ерөөдөө тэгэл ингэж үгээл гэдэг шүү дээ. Тий. Эмэгтэй хүн тэнд суугаад яаж үүж байгааг нь хараад. Тий. Тэгэл ядраад уцаад ирэх нь хүлээгээ сууж идэг гэсэн шүү дээ. Нөгөө жижигтэр гардаг шүү дээ. Тий. Эрэгтэй хүн бол нөгөө эмэгтэй хүн бол трүүс өөрөө үнэн өөрөө. Эрэгтэй хүн бол үннээ заавал баталгаад тийм үү шалтгаан хэлж үннийг батлах шаардлага гардаг. Тийм зовлонтой гэж байгаа шүү дээ. Тэр эмэгтэй хүн бол үнэн учраас ингээл суу. Үннээ хэлхийг хүлээгээ сууж шүү дээ. Тий. Эрэгтэй хүн ингээл үннээ хэлэх гээл бөө юм болох нь шүү дээ. Тий. Тэгэхээр тэр бодит байдлыг хэрхэн одоо яаж байгаа. За эрэгтэй эмэгтэй объектуудын нөгөө нэг ялгаа кино фильмд яаж харагддаг вэ? Одоо сайн бид нар кино фильм харлаа шүү дээ. Тэр айв дээр тэр эмэгтэй хүн тусалж байгаа, эрэгтэй хүн тэр хүн зодж алж байгаа, алхаар тархийн цоо зогж байгаа. Литератур уран зохиолд эрэгтэй хүнийг яаж төрсөлдөг, эмэгтэй хүнийг яаж төрсөлдөг. Тэр ялгаанууд. Урлагт уран зургууд дотор тий дандаа нүцгэн эмэгтэй хүн зурдаг. Нүцгэн эрэгтэй хүн бараг зурдаг. Зурцсан байх юм бол ерөнхийдөө хардаг. Рекламууд байна. Тий. Одоо гадаа явж байхад рекламууд тийм үү? Ямар рекламууд гарч байна. Эмэгтэй хүмүүс бол ерөнхийдөө юу рекламдаад байна. Эрэгтэй хүн юу рекламдаад байна. Тийм эмэгтэй хүмүүс бол одоо юу гэдэг чинь одоо цайнис юм уу юу гэдэг янз бүрийн рекламд. За тэгээ явсаар бол нөгөө эрэгтэй хүн эмэгтэй хүний хоорондын асуудал байна гэж хайр л яхаас болчих واخ. Хайраар л холбогдсон шүү дээ. Холбоосон хайр шүү дээ. Өөр юу ч холбоосон шүү. Яг мөнгөөр холбогдсон, эрх тушаал, эрх мэдлийн янз бүрийн холбогдсон байдаг. Нутаг усаараа холбогддог ч юм уу, тэ янз бүрийн холбоос. Тэр холбоосч аягүй сулхан холбоосод байхгүй. Ямар ч үед салчиж магадгүй. Тийм холбоосод. Одоо эрх мэдлгүй олчихвол салчих шүү дээ. Хайр байхгүй болчих шүү дээ. Мөнгөгүй болчихвол яатгийг. Мөнгнөөс болоод ирсэн учраас. За нутаг ус гээд ирсэн байсан чинь нөгөөдөг чи одоо нүгөө явчихвал бас хэцүү шүү дээ ээж аав нь. Тийм. Энэ тэдний иргэн болоо явчихдаг. Тэгээ ийм их гайхамшигтай film та нар үзээрэй.
Энэ нөгөө би бас ярьж санаа зарим үтсэндээ тэг when a man loves a woman гэдэг. Тэг эрэгтэй хүн одоо эмэгтэй хүнд хайртай болно гэдэг чинь юу гэсэн үг юм? Юу гэсэн үг юм? Эрэгтэй хүн гэдэг эмэгтэй хүн би хайртай гэж байна. Тэгээд юу хэлээд байгаа юм бэ чи? За хайртай юм. За одоо тэгээ яах вэ? Тэг. Одоо тэгээ яах вэ? Чи хайртай юм. Одоо тэгээ яах гэж байгаа? Одоо тэгээ яах юм? Хайртай шүү дээ. Гэхдээ тэгээд хайртай ч авна. Гэхдээ тэгээд одоо яах юм? Хайртай юм бол одоо тэгээд илүү тэгээ яах гээд байгаа. Тий. Эмэгтэй хүн ч мөр гайхаад байна шүү дээ. Тий. Хайртай гэж хэлэхээр яах гэж байгаа юм чи? Хайртай. За тэгвэл өгчих. Тий. Өгөх юм байхгүй шүү дээ. Тий. Төрсөн өдрийн баяр хүргэе гэж ингэж байгаа шүү дээ. Тэгээд ингэ ихээр юу ч байхгүй. Тий. Facebook-т бишээд байгаа шүү дээ. Тэгээд тортны бас зураг явуулаад байгаа маа. Тэрэндээ л адилхан байхгүй юу? Хайртай гэж хэлэх чинь. За when a man loves a woman гэдэг дээр одоо тэр эрэгтэйнийх гоё үг хэлж байгаа байхгүй юу? Одоо love гэдэг бол энэ шүү гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Өөрөөр my wife is an alcoholic гэж байгаа. Миний агуу бол архич. Тий. Best person I ever met гэж байгаа. Тэгээс миний амьдрал таавалцсан хамгийн сайхан хүн гэж байгаа байхгүй юу? Тий. За энийг л одоо love гэж байна шүү дээ. Тэгээс одоо манай агуугаа архич. Энэ одоо гэр орон тий аав ээж нь одоо архич юм шиг байгаа. Энэ архичээлийн хүүхэнтэй л би одоо суучлаа, охинтой суучлаа. За тэгэл одоо яадаг хадмууд нь тийм үү. Инста манай вэр гэж нэг архич юм. Одоо юу гэдгийг одоо лам амд очдөг юм уу яадаг. Тийм. Тэгэл муухай хэлэл одоо яадаг муухай хараад одоо тэгэл. Одоо архичийн ихнэрийг аваад цагаан сараар айлаар явах чаддаг хэцүү үстэй. Тэгээд манер чинь одоо тэр архинаас гарах яагаад архинд орсныг нь ойлгоод архинаас гаргах тэр бүх хэцүү зовлонтой тэр ажлыг чинь одоо хамт хийж байгаа байхгүй. Тэгээд хамтарч тэгээд ингэ архинаас гаргаж байгаа байхгүй. Хоёр хүүхэдтэй. Тий. Тэгээд энийг л одоо лав гэж байгаа байхгүй. Одоо энэ фильмээр бол. Тий. За ингээд асуулт 21 рүү оръё. За асуулт 21 дээр бол ерөнхийдөө тэгээд эхнэр нөхөр хоёрын асуудал одоо гарч ирж байгаа байхгүй. Шижиг ном дээр бол шууд энийг бичиж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн юм хэрэг ерөнхийдөө эхнэр нөхөр бол үргэлж нэг нэгэндээ саад болно шүү гэдэг гэж байгаа байхгүй. Тэр бол ойлгомжтой. Эрэгтэй нь хөгжмөр хөгжих гэхээр эмэгтэй нь жоохон яадаг чинь. Би одоо 10 жил явж англи хэл сурлаа гэвэл одоо яадаг чинь. Эсвэл эхнэр нөхөртөө за би явж англи хэлийг сурсан шиг сурлаа 10 жил явлаа. Гэхээр одоо яах юм? Тийм байхгүй. Хүний эхнэр гэдэг чинь гэртээ байдیں۔ Юу яриад байгаа. Цагаан чанаад чинийхээ цайг уугаад дөрвөн мөрт уншаал хэлнэ шүү дээ. Тийм уран уралдуулаад тийм юу ярьж байгаа эмэгтэй хүн гэдэг чи одоо стай. Эрэгтэй хүнийг болохоор явах хаан гэрийн толгуур, гэрийн тоон биш ээ юу лээ. Хоёулаа нэг баг нь байхгүй бол нөгөө баг нь унчин ч гэсэн тий одоо тооноороо өнгөрөөд байгаа чинь одоо юу гэдгийг. Тэгэхээр үгүй нэг нь хөгжих гэхээр нэг нь өөрийнхөө хүслээ эргэлзэх гэхээр маш их саад болдог шүү гэдгийг хэлж байгаа байхгүй. За энийг ойлгох хэрэгтэй. Диалектик. За энэ фильм бол пасгай гайхалтай философи фильм. За энийг одоо би одоо 24 үзсэн юм байна. Одоо 25 болгоно. Тий. The mood for love гэдэг. За энд одоо нөгөө love гэдэг чинь нөгөө mood гэдэг чинь өөрөөр хайр дурлалын ерөөд аран шин л гэсэн үг яваад шүү дээ. Mood гэдэг бол ерөөд аран шин гэдээ орчуулж байгаа шүү дээ. Хайр дурлалын аран шин, love-ын аран шин гэж үгүй. Тэгээ энд бол ерөөд нөгөө ганцаараагаас 7 доор гэдгийг чинь харуулж байгаа байхгүй. Love бол цаа жоо юу л тий үг хэлжлээ дээ тий. Нэг гайхамшигтай байлээ шүү. Энийний тэр яриа үг мөг интернет үзүүр тэр чигээр философи. Тий. Бүх үг нь философи. Амнаас гарч байгаа үг болгон философи. Нэг хятад ч нэг айхтар шүү дээ. Нэг амар хэлдэг шүү дээ. Төс тас гэсэн. Нөгөө багасаа күн зөмшсөн тэд нар чинь. За энэ фильмдэр юу гэж хэлж байгаа нөө эрэгтэй нь одоо хэлж байгаа байхгүй юу? I sometimes wonder what I would be if I hadn't married гэж байгаа байхгүй юу? Би хүнтэй гэр бүл олоогүй болвол ер нь ямар байх болсон бол гэж би заримдаа асуудаг юм. Чи энэ тухай бодсноо гэд эмэгтэйгээс болж байгаа байхгүй юу? Чи гэр бүл олоогүй байсан бол ямар байх байсан бол гэсэн чинь maybe happier гэж байгаа байхгүй юу? Гэрэл олоогүйсэн бол би илүү аз жаргалтай байх хэрэгтэй байсан ба. Тэр ч өөрөөр нөгөө гэрэл болсон биш, бүр аз жаргалтай болсон байгаа байхгүй. Бүр less than nothing гэдэг шиг тийм үү. Бүр гэрэлгүй байснаасаа 7 дор болсон байгаа байхгүй. Гэрэлтэй болсон чинь.
Тий. Тэрэн дээр тэгдэгч би ингээд ганцаараа зингэл ганцаараа амьддаг байхдаа аюу гоё чирхчлөөтэй өөрийнхөө ямиг хийдэг байсан. Тийм юм хийгээл ийм юм хийгээл тийш явъя гэсэн үедээ ингээд яваад ингээд амар гоё хийдэг байсан ингээд энэ эмэгтэй чи ярьдаг штэ. Гэрүүл болсон чи тэгж чадхаа болчихсон. Амар хэцүү. Тэгэхээр өөрөлд энийг одоо яах хэвээр мэдхэл хэвээр байхгүй. Тэгээд дараагийнхаа арга хэмжээ. Ерөөсөө ийм байна гэж одоо болохгүй шүү дээ. Тий. Одоо молор хэлбэл лексэн дээр тэгж хэлж ийсэн. Ганцаараа гэрүүл олно гэдэг чинь ганцаараа угаас 7 дор гэж хэллээ гэж одоо болохгүй шүү дээ. Тий. Миний видеонуудаас чинь нэг 5 секундын нэгэд тасалж аваад тавьсан байдаг шүү дээ. Тий. Тэр шиг. За Жижик гэж хин бэ? Тий. Тэгэхээр Жижик гэдэг бол cool person. Тий. Cool person does everything with an air of indifference and inner distance. Тий. Ерөөсөө хүн болвол та нарт лекцийн эцэст юу гэж хэлэхөө би cool гэж хэлж байгаа байхгүй. Тэр өгсөөгөл юм болгоныг бити ялгаж, ялгаа уус гэж ялгуурлаж, гадуурхаж, танаа, манаа, эм хамаатан, манаа нутаг инээ тэр нэг сургууль төгссөн. Сургууль дотор ороход нэг ангидаа оронгуудаа битээ нэг партнд сууж байсан. Одоо юу гэдэг ингээл ялгаа уус гэж өгч штэ. Тий. Сим ба одоо энэ айвар тэнэг байхгүй. Би одоо энэ 10 жилийнхний уулзалт юм уу оюутнуудыг ингээл нэг ангийнх ингээл уулзахаар бүр инээд үлдээ гэдэг штэ. Тэгж яах юм уу? Яасан мохоо ялгаж яана. Тийм тэгэхээр хуучин найз, шинэ найз. Тийм. Хуучин хүмүүс, шинэ хүмүүс одоо юу гэдгийг тэр хүмүүс амьдралд ингээд нээлттэй байх хэрэгтэй байхгүй. Хинтээж танилцах хэрэгтэй байхгүй. Тийм. Би нэг хэлдэг шин мэлээ. Ингээд ажиглагддаг лекцэнд ороод ирэх зэрэгцээс уудчих гэж юм уу. Таньдаг хүмүүсээ хараад шинэ хүмүүс ирсэн юм. Таньдаг хүмүүс ирсэн юм даа. Тэр гээл тийм. Тэгэхгүй л байхгүй. Тийм. Тэгж дифференс үүсгэж болохгүй байхгүй. Нөгөөх нь inner distance. Дотроо юмд жоохон зайтай ажиглаж яв. Бити хөөрч юм болгон руу яаж манай нутаг инээ тэр миний найз би тийм дэстаа дуртай. Би надад ч айгүй дуртай штэ гэл тэгээд тий. Тэгэхгүй cool вэ гэдэг шүү дээ. Yon дистанцтай. Холхон. Энэ амар гоё хэлж байгаа байхгүй. Inner distance дотроо. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн лекц бол ингээд ерөнхийдөө юугаар ингээд Жижикаар бол дуусчих. Жижик бол ингээд ерөнхийдөө энэ асуултууд тавиад энд хариулсан ийм 1400 ном байгаа. За дотор нь философийн онлайн юмнууд бол нэлээд байдیں۔ Тэр бол философийн дискшн. Бид нар нэг тийм эдгээр нэг гаргаж ирээгүй. За дараагийн лекц ерөнхийдөө энэ нэг Харари гэж нөхрийг ярих гэж бодож байгаа. Ер нь бол би бол ерөнхийдөө 50 чухал философийн лекц тавиад дуусгая гэж бодож ирсэн. Тэгсэн чи нэг ийм нэг хүн гинт гараад ирсэн. Амар номнууд ичээд. Тийм үү? Бүр ингээд философийн ном зам ичээд. Философи руу дайран орж ирээд айхтар номнууд ичээд. Ингээд нэг ийм залуу гараад ирсэн. Зах зээл рүү төрөн орж ирсэн. Хүчтэй мөнгөтэй реклам сайтай нэг ийм залуу гараад ирсэн. Бүр гинт дэлхийд энэ залуугийн номнууд ерөөсөө бүр мод болол. Одоо Хараригийн номыг одоо тийм үү? Homo Deus энэ ингээд согчилсан явж байгаа бол одоо орчин үеих шүү. Орчин үе шүү. Аягүй сөрхөн үе шүү. Тийм. Тийм. Тэгээд энэ нэг тийм нэг дэлхийн түүх, хүн төрөлхтний түүх. Хүн төрөлхтөн биднэрт одоо ямар түүхээр явж ирсэн. Одоо тэгээд бид нар их сонин цаг үед ирчээд байна. Экзектэй цаг үед ирчээд байна. Инээс цааш одоо хүн төрөлхтөн ирээдүрөө одоо яаж явах вэ? Яаж ирээдүг төсөөлж харж гэнэ гэсэн ийм хоёр ботном бичсэн байгаа. Яг сүүлд номнууд нь гарсан. Тэгээд энэ хоёр номоор би ерөөдөө дараагийн хамгийн сүүлчийн одоо 10 дахь лекцээ уншия гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө яг энэ хоёр номонд философийн шүүмж чинь жоохон шүүмж кул хандна энэ номонд. Одоо шүтэж өнгөрөхгүй. Тий. Тэгтээ одоо учир зүггүй энэ философч одоо сэдврүү орж яасан байж гэдэг нь учир зүггүй нэг ялгаж яахгүй. Тэгтээ inner distance-тай энэ хүнтэй харьцаад тэгээ номтой нь харьцал да inner distance-тай номтой. Хүн яг хүн байдгаараа байж байгаа шүү дээ. Хаана газар явж байгаа биз. За бичсэн номтой ингэхтэй ёстой. Тэгээд энэ хүн төрлөختний түүх ба хүн төрлөختний маргааш хүн төрлөختний ирээдүй гэсэн энэ одоо сэдвийн дотор монголчуудыг би оруулж ирж ярих гэж бодож байгаа дараагийн лекцэнд. Монголчууд тэр хүн төрлөختний түүхэнд хаана явна уу? Явсан бэ? Одоо цаашид хүн төрлөختөн явах гэж байгаа тэр ирээдүйд бид нар монголчууд хаана уу? Бэлтгэлтэй байгаа юу? Тэг бэлтгэлээ хангасан уу? Шууд одоо ламаас очиж асуугаад за гайгүй дээ гэд ном уншуулад тэгээд хамаг юмаа бэлдүүлээд бид ламаар ном уншуулсан асуудалгүй гэх юм уу одоо тийм. Тэх юм уу? Тийм.
ийм одоо дүгнэлттэй лекц уншиж гэж бодож байгаа. Тэгээд одоо сайхан байранд ингээд та нарыг бас орой хүрэж ирсэнд баярлалаа. Талархлаа. Анхаарал тавьсанд баярлалаа.